Шинэ жилийн үдшийн мэнд хүргэе. TV7 телевизийн догдлох 7 хоног баяр зориулсан хөтөлбөр эхлэх гэж байна. Ингээд өнөөдрийн хөтөлбөрийн онцлог бол бид бүхэн хоёулахнаа биш маш олон зочдтой хамтран хөтлөх болно. За ингээд Алтан гадагт одонд Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Монголын домог болсон камертон хамтлагийн дуучин Ган Эрдэнэ. За ингээд нөө супер баярлалаа. Ингээд мэдээж сүүлийн үед одоо үзэгчд маань бас мэдж байгаа Ган Эрдэнэ бас нэгэн хүнтэй хамт ингээ хослон нэвтрүүлэг хийж байна. Маш олон жил явж байна. Хүн бараг мэддэг болчихлоо. Ган Эрдэнэийг дэрсгээд нөгөөх нь болохоор за одоо бид зарлах чинь те Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан их үрсийн элч дуучин олонний хүндэтгэлийг хүлээсэн Ноён Бондгорыг орж байна. За дуучин Ноён Бондгор. Ноён Бондгор ураа. Хураа. Ингэж юм ацтай орж ирж байна. За Ноён Бондгор хинтэй хамт ирсэн байна. Мөн түүний гэргийн амьдралын хань, мастер продюсер Болзой таныг асуулна. Тэр ганц байранд нь байлгадаг хүн гэж байна шүү дээ. Дараагийн бас зочин маань байгаа. TV-Top-ийн нэгэн Альма Movies дуу оруулагч шиг маань ирсэн байна. Нэвтрүүлгийн үзэж байгаа үзэгчдээ нийт үзэгч та бүхэндээ шинэ жилийн одоо баярын мэндийг хүргэе. Тэгээд манай баг бол одоо эхлээд яг нэвтрүүлгээ бичгээсээ өмнө сошиалор бол уралдаан зарласан байгаа. Тэгээд тэрхүү уралдаан маань юу вэ гэхээр шинэ жилийн баяр зориулаад гэр бүлийн халуун дулаан уур амьсгал шинэ жилдээ зориулсан хамгийн дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн гоё шинэ жилдээ холбогдлолтой одоо ингээд чимгэлсэн тий гоё хувцалсан юу ч байж болно гэсэн гэр бүлийнхаа гоё одоо хөгжилтэй халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн 30 секундын бичлэгийг манай TV7 Mongolia пэйж рүү илгээгээд за тэндээсээ бид нар хамгийн олон хандлттай буюу олон нийтэд хамгийн таалагдсан 7 айлыг сонгоод тэгээд бүгдээрээ явсан байгаа тий. Бид дөрөв маань явсан байгаа. Дөрвөлээ явсан байгаа. За тэгээд тэндээсээ нийт 7 айлаасаа одоо хамгийн супер шагналыг нэг айлыг тодруулаад за тэр гэр бүлдээ хос 13 Pro Max-ыг бэлгэлэхээр за ийм уралдаан зарласан байгаа. Тэгэхээр хос 13 Pro Max чинь ер нь бол хамгийн дэлхийн хамгийн болчихж гэнэ үгүй юу? Хамгийн болчиход байна үгүй юу? Камераман хамгийн тэгэл доторх сэбүм одоо юу гэдэг. Тэгээд одоо би л барайг болсон шүү дээ. Би ч юм барьдаг хүн шүү дээ. Гэтэл би л барайг байгаа хүнийг тэгээ гэр бүлээр хосоороо байна гэдэг бол бараг л 22 ондоо тий. Чи тэр баялгаар дүүрэн жил болох юм шүү. Завхтаа шал хоёрыг авсан шал тийм ээ. Нэг нь Канада өгмөн авчихдаг. Сайн хэлээ бид дөрөв ингээ айлуудаар явсан. Тэгэхээр одоо айлмаа төгөлдөр 2 яваагүй учраас ямар айлаар орсон, тэнд юу болсон гэдэг бас нөө өрхтлийг сонирхож иж магадгүй. Сонирхож байна төгөлдөр айлмаа. Сонирхолтой хоёрыг асуух гээд байж илаа. За. Өнгөрсөн 7 хоногт явсан уу те? Хэний хаар оров? Олны танил хүний хаар явсан гэж бол би шуум сонссон. Явсан айлаар зөв шуум байна. Тэгээд тэнд хамгийн их ярьсан хүн л одоо энэ хоёр шүү дээ. Тэгэхээр та хоёр л одоо тэр талаар тийм үү. ярих байх. Нууцаа задлаа. Хамгийн эхний айл бол мэдээж хэрэг манай Монгол комментор одоо солон түмэндээ өргөн тухтай, ухаан урттай тий маш оюунлаг залуу гэж одоо монголчуудад хайрлагдсан. Манай нөгөө бэлгээ найз юм аа. Гэрт зочил цаахан халуун дулаан уур амьсгалтай орон гэртний сайхан заларч одоо багчаан жогсон байгаа бид нар тий. Сайхан салаад хийж гисэн, сайхан хоол хийж гисэн. Эмэгтэй хүнээс дахиад эмэгтэй хүнээс утгаар уур ширээ зарч үлээж авсан. Тоо хоёр тэр хоолыг амсаагүй л тий. Тий ямар л байсан. Үлээр гоё хоол байсан. Ерөнхийдөө манай бэлгийн маань одоо ярьж ирсэн байгаа байдал гэх юм уу те. Ер нь бол их одоо ганцаараа шүү дээ цаа чинь те. Ганц би яав. Тэгэл сайхан хоол ундаа өөрөө хийч. Айгу ажилсаг юм билээ. Тэгэл өөрөө хий тэрүүгээр бондооноо өгөөд цуцаа гаргахгүй те. Манай хоёр бүсгүй хараас угаадах юм. Сайн байгаад өгсөн тий. Одоо үнэхээр тэгээд одоо сурцсан хүн чинь рефлексээр байдаг шүү дээ. Тэгэл ингээл бүндгнэл их сайн одоо аав
Их сайн өрхийн тэргүүн. Одоо тэгээд бас нэг сони юм хэлэхэд тэрийг бонд энэ хэлчих юм яах юм тэгээд чи өрөвчлөх юм уу? Хөлтлөх. 22 онд манай бэлгээ маань Тий. Би сонноос гал голонтой бодраагч тий сайхан тийм ерөөл тавьж гарсан бид нар. Тэр ерөөл маань ч сайхан бүтчих шиг байлээ. Тий манай Оч ширмсээс манай зарим нэг тий манай зарим нэг зочдын бас зочин хөтлөгчдийн бас тийм ээ. Бас нэг нь очиргүй сайхан таарж байгаа юм байна. өөрийнх нь харж явдаг тий бодож Өөр караш үс юм байлээ. Тэрийг мэдхгүй бид нар ингэж цохолоор ингэж очиж очоод Хин хинийх нь караш ус. хийнийх нь л байсан юм шиг. мэдээ тэгээд хацал одоо телевиз үзэж байгаа үзэгч та нар Тэр одоо хараад манай цэцэж үлдээд холох гэж шүү дээ. хүмүүсийн бэлгээр үү Та нар явж би гэрээ зүлж байгаа нэ. бэлгээр үү харж байгаа тэр харцны тэр тавилт тэр өгж байгаа тэр өгөлт авж байгаа тэр аавалт тэр нүдний тэрийг та нар телевизээр сайн хараад Одоо төсөө бид нар ч ингээд бас олон жил ингээд бид тусдаа сайхан найз нөхөд боллоо шүү дээ. юу шиг харахгүй яадаг шүү дээ Харамч шүү. харах юм бол алуулчих гэх Ингэж харж байгаа нэг алдаж болохгүй гэдэг л нэг Яг тийм байна байна. тий. Тэгээ атосны мөнгө өгсөн мөгч бүр нэмээд өгч шүү гэдэг харцаар харахгүйсэн гэдэг шиг тийм. Яг л тэгж харсан. Та тэгээд их сайхан ярилцсан байна. Нэг хэр дотны найзууд вэ? Бэлгэх та. Бэлгээ гана ингээд манай про ингээд бид гур бол нөгөө юу бид ч юм бол бараг одоо ингээд 20 жил ерөнхийдөө нөхөрсөн бүр юм нүүдэлчин групп гэдэг Монголд одоо их алдартай да. Монгол гана хоёрын юм найзуудын групп гэдэг холбоо. Тийм манай одоо 15-аас 20 залуучууд байдаг. Монголын бас ямар тавай залуучууд Олимпиад Улсын эрдэм дэлхийн дөрөвдөг авраг Ариун Баатар гэдэг ингээл те. За тэгэл манай бэлгээ те. Одоо Монгол хүмүүсийн пүүжээ ингээд хоёр зөндөө залуучууд. Тэр групп руу чи яаж орд юм бэ? Аюу таксад төлөд орно. тасаа явуулчих. За. Юу нэгтрийн Тэгээд дараа нөгөө дансыг орж ирсэн хүн ирдэг байхгүй юу? Хэдэн хүн урд нь орсон бэ? Тэр бүх хүндээ шилжүүлнэ. Тэгээд дараагийн орсон хүн дахиад чамд бас шилжүүлж эхэлнэ ингээд. Тэгэхээр жоохон тийм мөнгөтэй хүн орж ирсэн тий. Яг нөгөө дөрөв хөтлөгч маань одоо ингээд үзэж байгаа хүмүүс харж байгаа ингээ өөр ингэсэн онцлогтой өнгө аястай. Одоо жишээлбэл төгөлдөр бол ингээ мэдээний хөтлөгчтэй. Яг ингээ диктор хүн байхгүй юу? Албан За тий. Чик шоуны. Чик entertainment. Entertainment ч гэдэг юм уу. Яг энтэй адилхан гана бондоо дуу шиг сонсогддог. Бид Хүн яриулахгүй одоо ингээ ярьж байгаа шүү дээ. Үнэхээр entertainment хоёр. Андаа үнэ манай үс сахал. За золоо бол нөгөө яг одоо продюсер маркетер гэдэг утгаараа ингээд асууж байгаа асуулт нь өөр. За би чинь бол одоо нэг амьдрах стратегид илүү гүн рүү н ордог. Философи яриа. Намайг асуугаад гүн рүү н оронгууд тий эднэр татаж гаргаад эднэр жоохон бидний асуултыг ойлгохгүй заримдаа. Ингээд тий маш гоё сүлэлцсэн гэж би бол бодсоо. Тэгсэн ерөөсөө яг юмны тун таар Зарим асуултыг би ойлгоогүй шүү дээ. Яг амьдрал юу яг юу асуусан юм болоо гэж. асуулт нь зүгээс өөр Хариулж байгаа ойлгоод байгаа байхгүй юу? хариулж байгаа хүмүүс нь ингэж онохгүй хариулаад тэгээд чиний толгой өгчээд байхгүй юу? Бэлгэнээрээ экстремээ хоёр хоорондоо ингээд аяга ойлголцсон. Ойлголцоо. Аваа зүгээр ярианы төвшөнд ойлголцсон чинь холбоол яг та би нөө энэ группт нь байдгүй найз нөхдөхийн юунаас гадна болохоор бас нийлж нэг дээрлэж байгаа юм байна. Харагдсан. Ярианы юу нийсэн гинэ шал өөр юмараа нийсэн байсан. Ганц байхгүй гэж. Яриагаараа нийсэн гинэ шал өөр юмараа нийлэх гэдээс юм биш. Ингээ 22 онд өнөр өтгөн тий. Биш өөр юм хурдан асуу. Баамарлаа гинэ. Одоо шинэ жил чи ийм л гоё шоу шүү дээ. Нэгнээс өгөөдсөн явуулсан. Гэхдээ юм дээр бол худлаа юм яриаггүй. Тэгээд ямар ч зооён найзтай амжилтсээр тэгээд олон хүүхд одоо 21 хүүхд Тэгэхээр ч одоо өмнө нэг зан хонсч аваад гэлтэй тий холбогдоод ирсэн. Энэ цаа чи ингээ арайг авч үлдсэн шүү дээ мөн найзаа. би той биш үү цаа чи. Цааш хоногдож хөтөгчнөр манай бэлгийн яваа бид. Хами тайм болоо. Эсрэгээр. Тэгээд бэлгээгэнд ороход бол ялка цэцэн хүүдээ зориулаад тэгээд ээжтэйгээ хүүтэйгээ амьдэрдэг. Тэгээд бид хэдийг очиход бол ээж нь байхгүй хүн бас шалгалттай яалч шалгалттай явцсан байсан. Уг нь онлайнаар орж исэн боловч тэгээд бид нарт аягүй гой хоол бэлтэж өгөөд бид нар хүүтэн зориулаад ялкныхын дор бэлгийн тавиад тэгээд бэлгээгийн маань бас ганц одоо бүр хэлсэн гой одоо мессеж өгөх гэжсэн үг нь бол хүмүүс бол ингээд одоо эхнэртэй те одоо залуучуудаа зориулж хэлж байгаа байхгүй юу? Эхнэрийгээ одоо дэрлэгдэх ч юм уу одоо ямар нэгэн байдлаар муухай ханддаг. Тэгтэл байхгүй хүмүүс хүртэл байдгаа те. Тэгэхээр
байхгүй хүмүүс Хүсэж ч байхгүй хүмүүс байхгүй хүмүүс гэж хэлсэн шүү байхад дээ. байгаа ямаа гой хайрлаарэ гэдэг үг. Юмаа биш хүний гэж юмаа байгаа байгаа. хүнээ. Ингэжсэн. Тийм тэр нь аюу гой санагдсан надад бол. Одоо тэр үедээ хамтдаа байсан газраар орсон одоо хоол, эдсэн хоол, Одоо хамгийн орсон хамттай газар, зүйл те. явсан годомж бол үргэлж одоо тий энэ дурсамж байдаг ч гэсэн байхгүй үед нь дахиад очихоор тэр хоол амтгүй. Тийм амтгүй. Тэр Тэр годомж гоё газар муухай. тий нэг юм тийм байдаг учраас ингээд тэрийг юу ч орлуулахгүй. За ингээд бэлгээ ихээр зочилсон тий. Тэгээ мэдээж одоо асуух, сонирхох зүйл маш их гарна. Гэтэ эхний ээлжин цөмөрөө тэнд очиж юу яригдсан байна? Ямар хоол идсэн байна? Ганаа яаж алиарсан байна тий? Юун дээр инээлсэн байна гэдэг тийм ойлгоогүй байна гэдэг ч тэр бүх зүйлийг цөмөрөө эхлээд үзье тий. Тэгээ бэлгээ ихрээ зочлаа. За. За. За та бүхэндээ ингээд доктор 7 хоног контент маань ингээд ийм хурж байна. Бидний хамгийн одоо тогтолсон сайхан 7 хоногийг шинэ он огтгож байгаа та бүхэндээ хамтдаа бас 7 хоног догтлоосоо гэж хүсэж байна. Бидний одоо зочлох байгаа айл бол маш гоё айл байгаа. За, сайн байна. Яг муулчихсан чинь хаад байгаа юм. За, сайн байна. Сайн. За, сайн уу. Сайн юу байна? За, чад хэлсэн шин. За, сайн байна уу. За. За, сайн байна. За, здравствуйте. За, сайн байна. Дөнгөж сайхан гадаадаас ирсэн болохоор Монгол хэл жаахан. Төгсөлтөө нөө. Гайгүй. За, ажил автууд нь сайн. Гайгүй. За, оноо сайн хугдах гэж байна уу? Биш. Бид нар хөтлөе. Тэнд орох гэж байна. Шууд бандурыг бацах гэж байна. Яг энэ миний найз явуулсан тэ нөө бичлэг байна шүү дээ. Тэр үнэхээр гоё байсан. Тэгээ бид нэр ингээд танах шалгараад бид нар ингээд өнөөдөр танад ирж байгаа. Аа, за. Тий. Монголын авто үнэхээр хайртай маань. Нийтдээ хэдэн айл шалгарсан юм? Ер нь 7 гоод айл шалгах шүү дээ. Ер нь бол. За, тэгэхээр тэр айлуудаараа бүгд гэр очих. Оронд 7 айлаар очиж. 7 айлаа хоол бодно. Сайн буянтай л ажил юм да тий. Тэгээ хамгийн гол нь нэгдүгээр хайранд орсон гэр бүлд нь хос iPhone 13 Pro Max тас. Оо, за. Тий. Танаа хүүт хоёроос хөрхөн явгаар хэлээ шүү, урдгаар хэлээ шүү. За, тэрийг авъя да. Юм та дөрөвтэй гайгүй тулаа ажилчвал Бид дөрөв нэмэргүй шүү дээ. Тийш 10 000 лайк дарж байгаа юм чинь ямар. Бид дөрөв оноо юм байна. Яг хоо шеэрлэн л дээ. Шеэрлээ хэмжээрээ тэгээд өснө тойрон утгаар нь Маш тойрон. Асын замаар тий. Асын замаар. яагаад одоо тэр хос iPhone өгөх гэж байна? TV догддаг телевиз маань энэ жил ерөнхийдөө ингээд яг одоо ингээд ер нь нийгэмтэй жоохон бухимдалтай гэр бүлийн үчирхээлэл ингээд гэр бүл саалалт өрх толгоос ээжээр дүрч өгөхөрөө. Тэг юунаас болж байгаа гэхээр дандаа нэг гэр бүлийн халуунд бол уур амьсгалгүй нэг баяр болдог нөхөртийн тах тухай суучдаг. Нэг бол нөхрөнд нэг компани нэг нөхрийн дор ингээд хоош цагнаас суучдаг тий. Ерөөс дандаа нэг юм ажил амьдрал гэсэн нэг юм аа ингээд мөнгө олох гэдэг ойлгоцсон. Амьд гоё амьдралыг ингээд нэг өөр юмар төсөвчөд нэг бол өөр бусад аз жаргалыг гэр бүлээс илүү аз жаргал гэдэг ойлгосон юм тий. Архины хамааралтай болсон, эмэгтэйний хамааралтай болсон ч юм уу зөндөө юм асуудал байд юм аа л нэг. Тэгээ энийг TV телевиз маань авч хараад зүгээр нэг баярын контент гэхээс хэдэн шин телевиз тэгээд бас мундаг байна. Ганаад тэрийг анх санал тавиад ураад тэгээ манай эхнэр орж ирээд бас эмэгтэй хүн гэдэг талаас урагдаад ингээд за манай цэцэн билэг ус орж ирээд ингээд дөрөв хөтлөгчийн талаас бол зочин хөтлөгчд бид дөрөв яаж гэрээлсэн гэхээр үнийн дүн мөнгө төр за ажил юм чинь байгаа. Гэхдээ тэрийг тоогоогүй. Бид дөрөв шууд энэ гол ноён нөгөө ерөнхий хааны нараал ямар гоё юм бэ? Телевизүүд ингэж ажиллах нэрээ бас үнэхээр өтгөл дуурайлтай баймар юм биш үү? Зүгээр баяр гээл нэг хэдэн дуучт ингээд нэг юм алиалагч нар хошин шогцогч орч юм ингээл янз бүрийн хүмүүс ирээл зогтоор гараад нэг нүг хэлж байгаа гоё төвлөх гэдэг ойлгож байна шүү дээ. Үгүй. Энд чинь цаанаа нэг юм өгж юмэр шүү дээ. Өгөөж юм тийм үү? Агуулга нь бас гоё юм биш үү те? Тий. Одоо бид нар дандаа л авч идэг. Одоо нэг өгье да тий. Тэгээд хамгийн гол нь ерөнхийдөө чиний бас нэг харж байгаа өнцөг явуулсан бичдэг чинь айгүй сонирн байгаа байхгүй. Тэгээ биднэрт маш их таалагдаад бас нэлээ лайк авсан байлээ. Тэгээд шалгараад гол нь одоо манай бэлгийн шинэ жил хэрхэн яаж өнгөрдөг юм бэ? Тэ? Эсвэл одоо телевиз дээрээ байд юм уу? Эсвэл одоо нэг арга хэмжээ хөтлөөд байж тийм үү? Бид нэр мэдэхгүй. Эсвэл бидний нөгөө төсөөлж байгаагаар хамаг зүйлээ золиослоод зөвхөн яг нэг
хорвоод их ганц үрдээ хамаг цагаар зориулт юм өдөр баяр өдөр тий. Яг тэрийг л бид нэг гоё ярилцсан. Ер нь шинжилгээ хүн яаж хийдгийг зөвхөн шинжилж хэлгүй ер нь баярууд яаж өнгөрдгийг танаа гэр бүлийн хувьд тийм ээ. Баярууд одоо нэг хайхтар тийм ондоо юм байхгүй тий. Энэ одоо бидний чинь нэг тэмдэглэдэг жил тэмдэглэдэг нэг уламжлалтаа 2-3 баярлаа шүү дээ. Тэгээ ер нь би ихтгүй монголчууд угаасаа бүгдээрээ тийм биш үл. Тэр нэг уламжлалаас нэг тийм хол өөр онцгой содон байх юм багтаа. За одоо ингээд дүрслүүл яг 31-ний өглөө бослоо. За ингээд өглөө босоод 12 цаг, 1 цаг, 5 цаг, 8 цаг, 9 цаг үед яаж явах вэ? Би бол ерөөсө хүүхэд байхасаа тэр нөгөө нэг юм цөөх хийдэн баяраас хамгийн хайртай баяр байхгүй. Хамгийн дуртай. Хамгийн дуртай баярын шинжил. Тэгээ энэ шинжил гэдэг бүр ингээ хүүхэд байхасаа тэр жилд ядч нөгөө хичээл сурлага гайгуугаа өвлийн өгөөсөө бэлэг авцсан жилүүд тэгээ бүр тасалцсан. Тэг тасархаа. Тэг яг энэ 31-ний өглөө болохоос чи илүү тэр 30-ны шөнө өнгөрнө гэдэг чи хэцүү байна. Хүүхэд байхад бол тэр 30-ны шөнө чи амар очив явахгүй. Тэгээ 31-нд бол угаасаа манайхан тийм л байсан л да. Одоо мөн аав маань их олон хүүхэдтэй багш хүн байлаа. Тэгэл ерөөсөө одоо бид нар бүгд мэдэн шүү дээ. Багш хүн чинь өөрөө тэр нийгмийн ирдүх тэгээд хөөр үйдэг. Тэр хар хандлага нь ерөөсдөр эхлээд шавнараа баярлуулдаг. Яг 31-ний өглөө бол яг ингээ гэр бүлтэй бүтэн цагаа зориулдаг. Тэгээ манай аав нэг юм гоё юм байдгүйс нь юу гэхээр ингээд тухайн үеч нэг уут муут тийм бэлгэний юм зориултын тормор байгаагүй. Тэгээ өөрөө ингээ хүүхд болгондоо зориулж цаасан дээр зураг зураад тийм баатан цаасан дээр зураг зурж байгаа. Тэгээд ингээд юм гоё үгнүүдээ одоо миний хүнжил одоо сургуулийнхаа шилдэг сурагч болоод өвлийн өгөөс бэлэг авсан аав бахарч юм гэдэг ингээд үгнүүдээ бичээд тэгээд тэр цаасаараа бэлгэний утгыг тэг өгдөгөөс нь тэр ааваас авдаг бэлэг бол одоо манай хамгийн гоё бэлэг байлаа. Аз жаргалтай аав өөрөө ингэж бүр зориулж хувцсан өмсөж өвлийн өв болж авч ирээ. Тэгээд бид нар ч хүүхдүүд бүгдээрээ аавыгаа таньж байгаа. Яаж нуугдсан ч аавыгаа таньж байгаа. Гэхдээ энэ аав ороод ирж байгаа нь хүүхэд байх төсөөлөлд бол яг л жинхэнэ үг орж ирж байгаа. Яг тийм мэдрэмжийг авч тэгж баярлдаг байлаа. Одоо тэгээд өөсөө нэг хүний юм ахуйд үлдсэн юм гэдэг чинь тийм өөрчлөгддөг юм байл л дээ. Амархан өөр болтгоо тэгж их ондоошчдөг. Одоо ингээ 30 хэдэн настай амар хөгшин харах хүн болцсон тэгсэрнээл 31-ний өглөө босох тэр догтлох мэдрэмж бол бас л их өөр шүү дээ. Яг ингээд хаалгас өгөөл авч ороод ирвэл яах вэ? Одоо тийм юм байдаг бол теста тэгээ юугээрч хөөхөд бэлмэ. Нэг ингээл юм уулзах тийм юмар одоо зөндөөл төсөөлөл байж шүү. Одоо тийм кино байдаг шүү дээ. Тэгэл уулзаал 31-ний шин болоод 1-ний орой өглөө болоод явцдаг. Тэгэл явуулахгүй гээл тэнцээс бөөн тэнцэлтэй үүсдэг. Яг ийм хөл юм. Тийм. Бид юу гэж хэлэх гэж юм тэгэхээр бид нар өөрөө энэ нийгмийн хурдтай хөгжил байна тий. Тэгээ угаасаа нөгөө шин зууны хандлага өрүүд юм болчих. Хүний амьдралд их тийм темп нэмсэн, их тийм хурдан хэмнэлийн амьдралтай болсон. Тэгээ энэний цаана бид нар ч юусоо дандаа хамгийн үнд зүйлсээ их орхиж байгаа юм. Тэр гэр бүлийн нөгөө халуун дулаан, уур амьсгал, тэр аз жаргалтай мөчүүд тий. Эргээд бодоход нөгөө завгүй хөдөлмөрлсөн 31-ний өдөр шинжил хөтлөө зогсож исэн. Тэрийг чухал гээд явж исэн өдрүүд чинь тэгээд одоо нөгөө миний хэлэх гээд байгаа санаа тэр аавтайгаа ээжтэйгээ ах дүү нартайгээ гэр бүлэрээ байхдаа хожим бодоход л тийм харьцуулах юм боломжгүй байхгүй. Тэгэхээр тийм боломжгүй болсон маш олон хүн байна шүү дээ. Өнөөдөр дэшээр аавтай хүмүүс яаж баярлаад аавтай хүмүүс яаж гоё баяр хийж байгааг аав хүмүүс харахтаа юу гэж боддог вөхөр эдгээр маань гоё юм эдгээр зөвүүн байна гэж боддог байхгүй. Эдгээр маань гоё юм да олон жил мэдээсэдээ наа чиг ингээд аав болцоо юм харамсахгүй ингээд гоё байгаа садаа гэж бодчихдог байхгүй. Ээж болцоо яа гэдэг. Тэгэхээр бүгдээрээ байгаа тий байгаа хүмүүстэйгээ хамт ганагийн асуулт байна тий. Бэлгээс нэг асуулт байна. Хамгийн сүүлд хизээ ааваа гэж дуудсан бэ? Тий ааваа гэж дуудсан ч одоо 2017 онд л байхгүй. 17 оноос хойш амнаас ч ааваа гэдэг үг гарсан уу? Гэдэг үг тэгэл үгүй гарна. Гэхдээ яг өөрт нь хэлж хандаж хэлсэн тэр хамгийн сүүлд нэмлэгт багт нь хэлсэн байж 2010. Хин нэгний дуудсан уу? Дуудан. Ааваа гэж хүнийг дуудаг зүгээр өөртөө бас тийм яг хүний чинь нэг амьдрал тийм эцэг хүний орон зай үүлэгдэх үе бас тулдаг л да. Яалт байхгүй тий. Ааваа гэж тий. Аав минь
байж исэн бол гэж зүгээр өөртөө ярих юмнууд. Түүнээс одоо хүнийг ингээд аваа гэж. Хүн энийг анзаардаг юм шүү лээ. Би ингэсэн. Манай ээж маань ингээд 15 6 ах бурхмас баггүй. Тэгээ 15 6 жилээс хойш настайгаас хойш миний амнаас ээжээ гэж хин нэг дуудаад айгүй утсан байдгийг. Тэгээ удаж жагаад ээжээ гэд миний амнаас гарсан баггүй. Ээжигээ дуудаж байгаа. Тэгээд дуудахад надад амар сонирхсан баггүй. Өөрөө гайхаад ингэж юу лээ. Нэг гой санагдал. Тэгэл тэрнээс хойш би ингээл юм болгоныг ээжээ гэд нэг үг хэлээл араас нэг үг ээжээ гэд энэ өхнөг дутуугаа нөхт гэдэг чинь тэр юм шиг. Олон жил хэлээгүй үг гэж үзсэн. Ээжээ тэгсэн шүү ээжээ тэгсэн тэгэр ээжээ гэл тэгээд адам ээж минь надлаг сайн. Тэгээ би ч гэсэн бас ингээл одоо их нэртэй хэлдэг байхгүй юу. Яг ийм шүү тийм учраас миний ээжтэй хамгийн их цагийг өнгөрөөж байна. Одоо бид нар чинь ингээл чээж рүү явсан байгаа л гэдэг чинь бас төгрөө зарим нөхрөө те. Одоо гэртээ байлдаа чи одоо ингээл дахиад тийшгээл гүүгээд ах юм гээл. Би бол тэгдэггүй. Тий. За хэдцгээ. Манайхан одоо тийм байхгүй. Бүгдээрээ дэглэн барьж байгаа юм шиг сте одоо. Чи дахиад хүүхдтэй болно гэж боддгоо. Бодлого байт юм. Бодно шүү дээ. Ер нь бол хэдэн хүүхдтэй болох вэ? Үгүй одоо тэгээ нэг тэгэж нэг актер тэгж төлөвлөж энэ төр бодохгүй юм. Би нэг өөрөө олуулаа өссөн. Олуулаа өссөн хүн чинь өөрийн хүүхд бас ганцаараа өсөж явахыг харах хоёрыг чинь харьцуулах юм сэтгэл зүйд байдаг юм дээ шүү дээ. Тэгсэн одоо 10 настай хүүхд чинь тэгж хэлвэл яах вэ? Би хойд дэжтэй болохгүй шүү гэвэл хэлдэг тийм. хэлэх үү? Хэлдэг шүү дээ. Одоо тэрийн тийм юм болохгүй гэж хэлдэг юм. төсөөлөх одоохондоо тэр чинь нөгөө мэдэхгүй мэдрэмж нь нөгөө өөрийнхөө сувгаар авч байгаа мэдээлэл дээр л тэрийг дүнж байна. Зөв. Ерөөсөө тийм хойд мэж ингээ мангай байна. Би яг энэ асуусан асуулт яагаад асуусан бэ гэхээр би яг аавд хийж ичсэн байхгүй. Манай аав чинь бас нэг 50 60 дөнгөж шүрэгжсэн үедээ л ээж маань өнгөрсөн байхгүй. Тэнгүүд би чинь айлын баг. Одоо манай дунд хуугаш ганц үл тэгээд Facebook юм тэр маань энэ хилэмгийн доломгоо яг тэр намайг дуурайсан юм шиг байна. Тэгээд би аавд очиж би одоо илүүн шүү дээ. Би хойд ийштэй болохгүй шүү. Дахиж надтай тийм хизээч бити яриараа. Тэгж хэлээд маань тэгээд 90 хүртэл нассан байхгүй 30 жил ганцаар явж байгаа. Тэгээд аавтай би чинь том болчиход нэг 25 6 хүрчээд одоо 32 доо би аавтай нэг 100 г татсан юм байна. Тэрнээс өмнө бол болохгүй шүү дээ. Аавтайгаа ирэх хөө гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг өдөр нэг манай охин төрөөд манай том охин төрөөд тэгээ би хүүхэдтэй боллоо гэд гэр бүлээрээ сууж агаад тэгээд нэг 50 г татаад ингээд суужсэн чинь уйлж байна. Яасан гэж гэсэн чинь ээж нь тухайл ярьж байгаа юм чи бид нэр Манай охин төрөөдөө. тий манай том охин төрөхгүй. Тэгээд уйл яасан гэсэн ээж нь тухай ярьж байгаа гэсэн чинь манай ээж өнгөрөөл өнгөрснөөс яг аавынхын энэ сэтгэл дотор байдаг бүх ертөнц бол тэгэл хөмөрсөн тогоо. Хаварахгүй. Амар хэцүү байсан тий. Тэрийг би амар олон жилийн дараа сонсож байгаа шүү дээ. Тэгж хизээж уйлж байгаагүй, тийм ярьдагчгүй, дотор хадгалаа л юмжсэн бохоггүй. Тэгэл олон хүүхдэн сууж байгаа л тэгэл хэлгүй бид нэр ингээл бүгд ирвээ уйлж байгаа юм чинь. Тэгээд хамгийн одоо яг энэ дотор хэлсэн үг ингээ байдаг нь юу вэ гэхээр ээжтэй чинь байсан нар дахиж аавах дахиж гарааг хөвчилж байгаа байхгүй. гэж мундаг. Яг тийм нар дахиж байгаагүй гал тийм. Ер нь бол тэгтээ тэгдээ. Тэр хүнийг ингээд байхад зүгээр ингээд хамт ороод амар гоё амттай байсан олны газар амт. Дараа нь байхгүй нь биш болчтой. Ингээл явхад юм тасархай байсан газар дараа нь дахиж заавал ирэнд гэсэн газар л угаа. Ингээл занжаа зорж байгаа очиход яг тийм байх болчтой. Угаасаа тэр өнгөн тийм байхаа болчтой. Ерөөсөө тэндээс авдаг мэдрэмж нь яг тийм хിവэрэ гэж ерөөсөө тэр хүнтэй байсан юм одоо тухайн үед тулцсан мэдрэмж бол дахиж хизээч тийм байхгүй. Тэр бүр одоо юу ч өөрийгөө хичээгээд энэ гоё газар чи гоё байлдаа гэж өөрийгөө түлхээдэж байхгүй.
тийм байдгүй юм. Магадгүй тэр Стамбул хөшөө илүү өнгөө нэмсэн байгаа. Хөшөө илүү гоё юм байна. Өөр хүмүүст бол тэр мэдээж ингээд чанар унчаагүй шүү дээ. Өдөө хүртэл байж байгаа. Мундаг болсон. Амралтын өдрөөр орж ирдэг. Хүн гэдэг нь өөрөө хамгийн том өнгө. Тэгээд тийм л юм байд юм бай. Тэгээд ерөөсөө энэ бид нэр их тийм хожуу ерөөсөө л юмыг данд араас нь боддог. Тухайн үед тийм ойлгохгүй. Тэгээд бид нэр яг ингээд одоо хүүхдтэй бас хард болоо. Тэгэл энэ чинь харна аль алинийх нь сэтгэл зүй тийм орон зай үүсэх ёстой байхгүй. Тэр үед одоо тэгээд нөгөө дараагийн амьдрал гэдэг яриа юмнууд болохгүй л одоо ч бас тэгтээ юу юм уу нөгөө анагийн манай аавыг бодох юм бол би харьцуулахад бас манчин мод арай гайгүй шүү дээ залуу бай. Тэгтээ энэ одоо би одоо ер нь бол тэрэндээ харамсдаг. гэж хэлсэндээ. Тий тэгж тэгээ цайгаа хуугаад суух одоо нэг хантай болох уул нь хилжилээсий. Тэгтэн л би тас цохиол хизээш тийм байхгүй шүү гээл. Тэгэл уурлаа. Тэгээ чинь камертон болчихж байгаа юм чи. Тэгэхээр бас ууг нь том болтой юм ойлгохоор болсон зүйл. Камертон болцсон. Бас тэр чинь бас нэр төртөө ингээд angro.com руу орцсон. Хүн болго ингээд гана мана гэдэг байх. Хигч тийм нэг бардам байх үеийн яриа байхгүй. Тийм байхгүй шүү. Яг цагнах байх тий. Амьдралын зүгээр нэг юм аргагүй үнэнгүүд байна шүү дээ. Аргагүй одоо жамаараа тий. Эсвэл одоо нэг тавилан тийм байгаад ингээд өхлийн өмнө бол хүн өчгүй байхгүй. Тий. Зүгээр ийм худлаагаар үүсэж байгаа амьдралууд дүр маш их байна. Одоо манайх чинь гэхэд би саяхан яг нэвтрүүлгээр ярьжсэн. Манай улс чинь дэлхийд нэг хүнд ноогдох өрх толгойлсон ээжүүдийнхээ тоогоор нэгт явж байгаа байхгүй. Тэр тийм үүрэг хариуцлагатай амьдарч штэ. Ийм сэтгэлгээтэй залуучуудтай болж ийн гэсэн үг. Энэ дүгнэхэд муухай эмгэнэлтэй байхгүй. Одоо гамшиг шиг амьдралтай улсорнууд биш зүүн Азийн тэр үлсвэлэн гачлангийн хажуугаар бүлээ бүтэн аваад яваад идэг тийм ядарсан ч гэсэн тийм эр хүний мөн чанар бас ард нь үлдэж штэ. Бид нар 3 сая 300 мянган хүн нэг хүнд ноогдож байгаа өрхтөлгоос ээж байгаа тоогоор одоо дэлхийд манайтай өрсөлдөгч байдаг. Энэ айгүй сонирм байхгүй. Өндөр тоо шүү тий. Амар өөрөөр энэ бөмбөрцөгт тийм турга тусгаар улс манайх шиг ингэж муухай үүрэг хариуцлагагүй амьдардаг тийм улс үндэстэн байхгүй байхгүй. Энэ бол юу юм гэхээр нөгөө хөлтөө очиж мөргөлдөх, өвчнөдөө очиж тулцсан юм биш шүү дээ. Зүгээр үүрэг хариуцлагагүй. Тийм ачаад авах ядаж одоо тийм сэтгэлийн тэнхээгүй ийм л хандлагаас л үүсэж шүү дээ. Түүнээс өрхтөлгөөлсөн ээжүүд болгон тий зүгээр би нэг юм залуу тэтгэснээр нэг хүүхдтэй болоод үлчиг идэг бодол тийм байхгүй. Энэ нэр хүндээ миний амьдралыг ингээд аваад явах. Одоо хүүгийн маань эцэг гэдэг ингээд ботцсон л тийм л эмэгтэйчүүд ингээд хохирогч нь болоод үлдсэн. Дэнгүүрээ дэлхийд нэгт гэдэг ингээд цоллуулсан. Тэгээ бас энэ одоо баяр болгочийн дандаа муухай юм яриад юухгүй. Тэгээ энэ 21 он чинь ямар 20 онтойгоо харьцуулбал чангал жил байсан. Гэхдээ 20 онтойгоо харьцуулбал саятайхан ямар сайхан жил байв. 22 он бол тэгээ тэгшрээ дээр нь бүр гоё болно. Тэгээ бас энэ он солигдох мөчтөр манай ТV7 телевизийнхэн ийм гоё миний хамгийн сайхан эрхэм дотны ийм хүндтэй хүмүүсийг аваад хүрээдэр чинь тэр энэ тэгшжил бас олон гоё зүйлийн өөрчлөлтийг авчрах байх. Тэр дундаа бас би нийгмийн сэтгэл зүйд нэлээд том шатагдсан жил болох болов гэж бодож байна. Бид нэр энэ 2 жил зөндөө юмыг харчлаа ш. Цаар тахал одоо өвчин имгэг тэгэл одоо 20 цээргүй тэгэл үзэж болох хүн айгуу гоё үзсэн. Тэгсэн. Тэрээс гарахгүй байхыг анх удаага л үзчихсэн. 22 онд одоо жишээлбэл крашж байгаа бүсгүй байгаа юу? Крашж байгаа бүсгүй одоо Шот хэлмэн нэг шүү. байгаа. Тийм. Гэхдээ тэгээ одоо энд бол байхгүй. Тийм хэдэн хүн байна. Зүгээр нэг жоохон сураг мургийн тодруулсан тэгээ 25 он хүртэл тийм. Сургийн тодруулсан. Хайгаад яваад байгаа юм байна шүү дээ. Төслийн ажилтай. Тийм. Тэгэхээр сураг Африкийн орнуудад зургийг харж байгаа. Тэгэхээр яг энэ шинэ үедээ нөө боёх гэж. краш Зургийг хараад дижитал тийм айхтар тийм харилцаа мэлцэж. Би ч одоо нэг телевизээр залуу харагдах гал крашлаад гэж хэлж байгаа юм л да жаас. Одоо Залуу үедээ тоогдохгүй. жаас. Одоо тэрнийхээ ярьдаг хэл мэлээр нь ярих гал. Тэднээс нь ярьчих гал өөрийгөө үз тараад байгаа. Одоо олдлог гэх юм уу да. За хоолой болгоод авч идэх үү? За За би тайлбар. За. Хапсруу байна. Ингэж би яг энд гिचж байгаа л удирдлага энд байгаа шүү дээ.
Биш яа наа өдрийнхөө өдөр гэж хэлдэг байхгүй. Тэгвэл ээж нь чи одоо өөрөө усаа авчих байлаа. Тэгвэл юмд сургаж. Өөрөө залхуун Тэгээд өдөртлөг ам сурж байгаа юм тий. Ажилд сургаж юм гинөө. Тэгвэл ингэж манай томчин болохоор хөөх ингээд босоод ингээд аваад өччих байхгүй. Тэгсэн чинь манай тэр дунд ганц үлж. Ингээд ташаа ингэж гисцсан. Би ингэ хэлчих шээ. Та өөрөө хөл гараг юм уу? Үу тэрний үрэг би тэгэхээр юу гэж хэлхийг мэдэхгүй байж байгаа юм. За золоо мах. Өөдөөс нь харцсан. Махад. Маа заачлаарай. Хоёр юу өгөх вэ? Боо дахиад юм уус. Тийм дахиад. Чи ч юм бүр хоолойгоо өслөө. Бат манай ганаа манай өөрөө ингэ явуулчихсан. Чи найзандаа ярьж угаасаа хоол будаа сурцсан юм дөө. Ихтэй болохоос өмнө битээр чинь цуг. Цуг амддаг байлаа ш талтай. За хоол идцгээ. Сайн хоол идцгээ. За энэ салаад бол хажуудлын CV-гээс авсан юм шиг байна тий. Энэ дахиад бол CV чачаад аваад ирсэн юм тий. Юу саваагүй. Аа хийжсэн шүү дээ. Ундаг юм байна уу? Ганаа юу н баяруудаар яаж юм таргалж байна. Баярлалаа. Тэш тэгсэн чинь найз нар нь тавьцсан. Тавьцсан нөө. Би одоо ер нь шинэ жил тэгээд цагаан сар нэг юм олон хоног дараалсан баярын артал дээр бол найдвартай 3-4 хил нэмсэн байна. Тэгээд тэрийг өөрөө мэдэхгүй шүү дээ. Тий. Маш амархан нэмнэ. Тэгээд нөгөөлтөх 3 хилээ хасгаж бол тэгээд ёстой уучлаарай болж байгаа юм чинь. Өчиг бас Алаан болж байсан. Гэхдээ тэгээд барихгүй болохоос бас болохгүй тэгээд бас тий эфирээр аваад. эфирийн хүн чинь тэгээд амар муухай болоод ирсэн. Үгүй эфирийн биш байлаа ч байхгүй бол Одоо манай залуу байсан ямар гоё хөгжиж байна. Амар л шүү дээ. Сэтгэлгээний хувьд тэгэл мэдлэгийн хувьд те ёо би юм үндэ цаашаа. Одоо орж ирээ зүгээр компьютер дээр суугаал нэг юм 18 9 настай банд зүгээр надад бүрэн утгаар хичээл заагаад гарч байгаа. Хэвээ нөгөө 90 ультрал үлдэж байгаа. Ганцхан юм байна. Ийм хит их хэрэгчлөө гэдэг чинь нөгөө талдаа ямар ч үүрэг хариуцлагагүй болгож бас болохгүй байна. Энэ бол хамгийн дампуу үе чинь манай үе, манай дээдлүү. Тэрний дээдлүү юм шүү. Одоо бол айгүй гоё болж байна. Одоо дампуу 3 үе. Одоо ингээд манай дээр дуусч юм дампуу үе. Тэгээ бидний чинь үе нэг гоё юм байгаа. Асуудал яад ингэ тийм ивийн буюу инхийн хилцээрээр их ханддаг. Одоо болохоор нөгөө би эрэхтэй гэдэг мэдрэмж нь одоогийн хүүхдүүдэд арай жоохон давмгаалаад нөгөө хүн маань ирэхгүй юм шиг харьцдаг нэг юм хандлагууд анзаардаг. Ер нь тэг жоохон тэгж санагдаж гин үү би тэгж надад тэгж мэдрэгдэж байна уу жоохон түргүү уртаа байх шиг. Яаж хүмүүжүүлж юм бэ? Түргүү уртаа байх шиг л байгаа. Би бол хүүхдээ амар хайрладаг ер нь. Хүүхд чинь мөнгө болгосон. Чам болгоолаагүй. амар эмзэг сэдвээр Тийм байхгүй. Чи ёстой тийм байхгүй. Маа хүн тийм Чи биш тэг бүх гаргаж тавьсан юм. аавын гэсэн аавын гэсэн хүрхгүй. Бисэж үзгэж аа. Тий. Яг л наач өчтөр өөрөө хулгаалсан. Орж ирлээ. Тулгаснаа. Авцнаа. Хөө аав миний хүү авдгүй штэ. Таныг тийм юу яасан заваа юм. Хөө ил тавиад үзсэн ах нь. Хаа чи юу асуу гэж бодчих. Тэгээд танах авсан юм уу аваагүй. Хэлэхгүй. Би өөрөө хулгаадаг гэсэн байхгүй. Ярьсан яриан дээрээс нь үргэлжлүүлээд нэг юм хэлж марсан нэлээ нөгөө ганц бэжүүд амар их нэг гэдсэн шүү дээ. Тэрэн дээр манад нэг юм бас нөгөө юуны нэг хуучны хандлагууд өгдөг шүү. Хурдан хүнтэй суу гэдэг ингэ шахаад байдаг. Тэгээ чи 30 хүрлээ одоо 25 болчлоо. Одоо ингээд сургуулаа төгсөө ажилд орчлоо. Хурдан хүнтэй суугаа шахаад байдаг. Тэгээ өнгөө за би ингээд хурдан харахад Хинтэй чамаагүй суучих. тийм баг хинтэй чамаагүй суулгах гэдэг. Бит хоёр баг ингээ 17 8 жил хамт амьдарч байна гэхэд одоо ингээ тийм өөдөх муудах юм болоогүй байхгүй тий. Тэгээ одоо юу гэх юм бит хоёр л айгүй тийм хүмүүс харахаараа тэгдэг байхгүй юм тийм шинэ хосууч шиг гэдэг байхгүй. Тэгэнгүүт би бодохдоо 1 жил амьдарч байгаа хүүхэдтэй болчихоо. Их ч одоо Өөрсдөө орон зай байхгүй. тий. Шууд дундаас Одоо хүртэл одоо бит хоёр одоо ингээд юу яаж штэ. Удаан хугацаанд би бинтийгээ байх мэдрэмжийг авангуудаа за энийг амьдрал юм байна гэд бараг нэг 5-аас дээш жил те байж ич хүүхдийг төлөвлөх гэсэн юм шиг. Манайхаа ч нөгөө төлөвлөгөөгүй явж байгаа жирэмслэнгүүтээ суухаа сууя гэд нэг амьдрах гэж үзээд нэг амьдрах гэж үзээд болтгоо. Тэгээ за хойлоо болохгүй маань хүүхдээ аваад салчдаг. Тэгэхээр гэр бүлийн одоо харилцаа угаасаа одоо юу гэдгийг үерхэж болно, найз нөхөд ээж болно. А яг тэр үр хүүхдийг бол төлөвлөх хэрэгтэй юм байна. Манай гэрт хүрэлцэн ирсэн хэм сайхан найзуудтай за мөн одоо саяхан ойн баяраа тэмдэглэн өнгөрүүлж байгаа бас манай салбарын хэвлэл мэдээллийн салбарын бас томоохон тодонг төлөөллүүдийн нэг болж байгаа ТV7 телевизийн уран бүтээлчдэд
За манай гэрт ТV 7 телевизийнхэнтэй тэгээд энэ дөрвөн зочин хөтлөгчдтэй сэтгэл гаргаж ирсэн нийт үзэгчдтэй 2022 он тэгш дүүрэн сайхан жил бие биенээ хайрлсан хүндэтгэл уучлал цацарсан инээд баяслаар бэлгсэн тийм жил байх болтугай. Тэгээд та бүхний амьдрал дад жаргал хамгийн сайхан бүхнийг хүсье. Эрүүл байвал эрхчлэлийн шинжилгээр дахиад уулзна. За тэгээд. За шинжилгээний Астагуудын чаашаа гань тэгшэлсэж. Тэгээд ерөнхийдөө ингээд яг ерөөл яад тус ерөөл хэлгээд хэрвээ ерөөл байгаад одоо тий минийс хэрвээ ТV-д л ус зарласан энэ гоё итгэжүүлэлттэй уралдаанд магадгүй танаагүй хоёр төрүүлээд iPhone 13 Pro Max хосоор нэрөө хожвол чи яг яах баримтаа гэж юу? Заац. Өөр яагаад? Яг сая тэр чи яг яах вэ гэдэг нь энийг надад өгөх үү гэж байгаа юм шиг. Йоо нэмэр. Би болохоор яг тэ нөгөө юу яахгүй. Бэлгээч манай бэлгээ гэж амиа амьдралд нь ерөөсөө баруун зүүнгаар тий хийдээс нь бас 200 байдаг байхгүй. Тэгэл асуусан. Гэхдээ хожиж бодож байгаа юм байна. Гэхдээ бид нар бол нэг л утсан. Нэг утсан бодчихлээ шүү дээ. Байд эхлээд аваад хэлтаа чи одоо юу авчихсан юм шиг. Яа, энийг би орж байгаа нөгөө хөрүүл магталтай хайр Түрүүлчээд авчмаар байна. Тэгээ авчаад тэгээд ярмаар ах чинь. Үгээд байна. За тэгвэл тэгээд студид цөмөрөө эргээд уулзъя. студид эргээд уулзцай үзэсгэлэнтэй хоёр бүсгүйгээ дагуулад хоёр өвлөө өгөн шиг хөшөө гараад явъя да ингэ тийм ээ. За баярлалаа. Баярлалаа. Бигээд сайхан байлаа. Оноо сайхан хугацаа. Баярлалаа. За телевиз үзэж байгаа үзэгч та бүхэн сая бэлгийн хэр зочилсан тэр сайхан одоо яриаг халуун яриаг бол бас үзсэн. Тэгээд мэдээж би нөгөө хамт байсан учраас ярих юм бол бас зөндөө байгаа боловч хамт байж амжаагүй. Тэгээд сая ингээд үзээд яг ямар зүйлийг асуухыг бас хүсч өвдөө. Ямар зүйлийг тодруулмаар байна гэдэг хөтлөгчтэй шилжүүлээ гэж бодож байна. Ямар гоё дулаахан уур амьсгалтай юм бэ те. Үнэхээр гоё дотн санагдчихэв. Ганахаас сумаар байна л та. Хөтлөгч бат бэлгийнхээр ороход таны сэтгэлд яг юу үлдэв? Нэг тийм юм торж үлддэг шүү. Айл болгоноос гарахад нэг тийм айлын нэг энерги. Би ингэсэн. Ерөнхийдөө бид нар бол найзууд тий. Найзууд учраас тэгэл ойр дотн ч гэсэн би гэрт нь очиод ингээд гараад телевизийн яриагаар ороод гарахад надад нэг үлдсэн юу вэ гэхээр юм эргэтэн айгу тотгошоо юм. Юмаа ярьдгүй юм байна. Ингээл дотроо ингээд хадгалаад ялангуяа тэр сэтгэлийн тэр ухт ингээд бүр архивлагдаад тэрийг бол нэг ярихгүй ингээд тотгошоогоо байсан нь надад анзаарэгдсэн. Тэгээд харин сэтгэл тэр нэвтрүүлгийнхаа ачаар одоо яриулаагүй юм би ярьсан юу олж авсан. Тэгээд одоо яг бэлгээд эр хүн чинь ер нь л тийм байдгийн тийм байж болохгүй юм байна гэдгийг л олж авсан. Тийм учраас одоо ингээд би хамаа намаагүй тэр доор байгаа юм ач гэсэн ярил гэж бодож юм л да. Төрхний тэр угт шингэсэн хэдий ч ярихгүй гэсэн доор сунжууд ч юм уу те. Олонтойгоо хуваалцаж ажиллах хүн ер нь бол сайхан нийтж тийм одоо юу гэх юм бэ? Одоо хэцүү байдлаас гардаг юм байна тийм. Хэцүү байдлаас гардаг юм байна. Тэгж л ойлголоо. Тэгээд яг 10 бүр битнэр ч юм уу жоохон ялхаасаа мэдх юм чинь. Яг тэр хിവэр үл. Яг хിവэр тэр яриа мараа тэр юусэн ингээд бид хоёр чинь тэгээд зөвхөн маазардаг болохоор яг юм сериос нэг юм ярихгүй шүү дээ. Хоолмол идчихдэг зөвхөн маазарч ярьж. Бараг анх удаа энд бараг тийм сериос ярьсан уу? Тэгээд тэгсэн чинь яг ингээд сериос нэг ингээд ярьсан чинь. Тэр нэг анх танилцчих мэдрэмж шүү дээ. Нөөч чинь гарч ирж шүү дээ. Тийм байлээ бас. Тэгвэл бас золоо ихчийнхаа сэтгэлдлийг бас сонсох юм байна. Бүндөө эмэгтэй хүний үүднээс тийм ээ. Ямар хөө сэтгэлтэй гарсан бэ та? Яг тийм гэж. Бэлгээгч бид нэр бас гэр бүлийн найзууд ер нь бол найз нөхдийн журмаар л бас
ярьдаг те. Тэгээ бас яг тийм яг сериусны яриа бас анх удаа ярьсан. Тэгээд цэцэгийн маань бас хэлсэн нөгөө би тэгэд нөгөө яг ингэсэн л те. Яагаад чи мэдхгүй ярьж явж байгаад айгу хүн сэдв рүү яваад орсон те. Уга шинэ жилийн хөнгөн гоё юм яриа гэж бодож байгаад нөгөө хааны жил ярьж явж байгаад айгу хүн сэдв рүү хүндрээд орсон. Тэгээд сүүлдээ биднэрт бэлгээ аюугаа сэтгэлээ уудлаад ярьсан. Одоо бараг л найз нөхдөдөө ярьдаг юмнуудаа ярьсан. Тэгээд тэрэндээс болол ер нь нөгөө эмгтээчүүд хэдэг штэ. Өдөрт хэдэн мянган үг хэлж иж бараг стресс нь тайлагддаг гэдэг хэдэг штэ тий. Тэгээд тэрийг нөгөө нэг ярихгүй болохоор нөхрүүд болохоор аюу бага ярьдаг учраас нөхрийгөө яриулах гэдэг. Тэр шиг яг гоо эрэгтэй эмгтэй гэлтгүүд хүн болгонд л юм сэтгэлээ уудлах ярих хэрэгцээ байдаг тий. Тэгээд бид нэр аюу сайхан дотн дулаан яриа өрнүүлсэн. Яг сэтгэлээсээ гоё яриа өрнүүлсэн. Тэгээд ерөнхийдөө бол хажуудаа байгаа хайртай бүхнээ яг байгаа дээр нь гоё хайрлаарай. Гоё сэтгэлээ зориулаарай тий. Цаг хугацааг зарцуулаарай. Тэгээд дээрэс нь нөгөө нэг шинэ жил гэхээр ерөнхийдөө хүүхдүүдийн хамгийн гоё баяр байдаг тий. Тэгээд биднийг очиход яг хүүхд нь байж таараагүй. Гэхдээ явсны дараа бол гоё бэлгээ хараад баярлсан байх гэж бас бодож байгаа. Тийм тэгээд маш халуун дулаан гоё маш сайхан ширээдсаа бид нарыг хөгцсөн сэтгэлээсээ ярилцсан тийм сайхан үдэш болж өнгөрсөн. Тэгээ бэлгийгээ хүүхдийг нөгөө байх байхад нь очсон. Тэгээд ах нар нь бүгд явсан дээр мөнгө тавьсан шүү. Аавч ирсэн үү? Тэрийг бас асуугаараа. Тэгээ очиж баярлсан байхаа бэлгээ хараад гэдэг байгаа шүү дээ. Миний нэг инээд төрсөн юм. Тэр Монгол комент шүү дээ тий. Нэвтрүүлгээр нөгөө бэлгээ аягүй яриад хажуудах хүн нэг яриулдаг шүү дээ. Тийм харагддаг байхгүй юу? Тэгээ нөгөөт ингээ ярих гэдэг. Яг тэрнтэй адилхан бондгор бэлгээг яриулаагүй. Бэлгээ яг нөгөө хөтлөгчийн оронд орол ингэж ярмаар байдаг. Бондгор ярьсан байгаа л тий. Бэлгээс тэ байрлал тавьчих. Тэгээд үзэгчид бас яг юу болсон юм бол хань ижил нь яасан юм бол гэж манайхан чи ер нь бол тийм их тийм хэрэг дуртай хүмүүс шүү дээ тий. Сониуч хийм үү. Тэгэд юм ингэсэн юм байлээ л тий. Ингэсэн юм байлээ л дээ. Энэ бол эхнэр нь одоо өвчний улмаас одоо хавдар байсан тий. Тэгээ хавдрын улмаас бол бурхны орон заларсан тийм ээ. Тэгэхэд бол манай тэрийг эдгэхийн төлөө манай бэлгээ бол өстой шар маха хаттал гүйсэн. Тэгээ энэ тэмдгийн хандив зөвлөлөөр ингээд зээл тусламж хамгийн юм зарж үрээд ингээд мэдээж тэр нэмжлэгдэх гээгүй. Тиймэрхүү байдал үүсээд яалтчгүй тэгээд сөхрөөд эхнэрээсээ асуусан л байгаа юм л да. За аяа хүсэж байна. Хүслийн биелүүлээ гэж. Тэгээд эхнэр нь хормоо хиймэр гэж. Тэгэл дахиад хормоо хийнэ гэж бас задлаа. Тэ? Дахиад хормын задлал болохгүй тэгэл баахан явж байгаа л тэгэл хормоо хийсэн баг. Энэ дээр би юу гэж ойлгосон бэ гэхээр одоо хажууд ханаа тэ? Ямар их одоо ер нь бол явж хань л үлддэг юм байлээ л дээ. Аав ээж хань ижил. Хүүхдүүд бол ингээ нисэн явчихдаг юм шиг байна. Тэгээд тэднийг маш сайн хайрлаж байгаараа, халамжилж байгаараа. Яг одоо энийг үзчихвэл нэг аяг цаа хийгээд их нэртэй хөрөөгч. Тэ? Ингийн бол их нэр чинь ойрын хэдэн жил аваагүй бас тийм таашаал авъя шүү. Би ч бас их нэртэй нэг цаа хийж өгч байгаагүй юм билий. Одоо шууд гэртээ очиж тайрна. Хайртай цаа хийж өгнө зөө. Энэ ч бас халамжийг байнга үзүүлж байгаараа л хэлэх гээд байгаа юм л да. Манай бас ингээд залуучуудад яг нэг өлгөр дуурал болох хүүднээс нэг ингээд хэлчихэд ерөнхийдөө яг ингээд амьдрал өөрөө хоёр талаас ингээд хоёр өөр ертөнцтэй тий. Яагаад ингээд бүх юм нь өөр штэ. Жишээ нь хүмүүсд зүүхээс хуудаад хар гонц бүх юм нь өөр, мэдрэмж нь өөр. Тийм хоёр өөр шал өөр хоёр хүн уулзаад нийлээд нэг хүндэтгээд хоёр өөр зорилготой хүн уулзж байгаа шүү дээ. Тэгээд яг тэр хоёр өөр бүх юмаа нэгтгээд нэг болгоод нэг зүг рүү хараад яг тэрлүүгээл хамт алхахыг л амьдрал гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг ерөөс ойлгохгүй хүмүүс. Нийлчээд чиний ертөнц тийм, чиний хоор бол тийм. Би өөрийнхөө амьдрал шүү дээ. Надад осноггүй зорилго байна мэн. Энэ шүү явлаа. Тэгвэл ямар юм ярьсан суугаад. Надад чи би айгүй гоёор тайлбарлах уу? Олцсон. Энийг би ингээ яаж хүмүүст ойлгуулах уу гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь за золоо бол сар. Тэ? Сар бол өөртөө мэдээж ингээд хуурай бороо ордгоо, тайван, ямар ч хүн дээр нь амьдрдгүү лаг тайван газар. За бондгор бол дэлхий. Дэлхий гэдэг чинь ингээл бороо орно, үер болон цунами, цас ингээл дээр нь хүн амьтаа амьдрал ухаад боо юм болно. Тэ? За ингээд хоёр нийлж байгаа байхгүй юу? За нийлэнгүүч мэдээж саранд тэр бороо орхон таалагдахгүй. Салхи шуурхан таалагдахгүй.
Тэ? Хүмүүс дээгүүр гүйлдээд ах нь таалагдахгүй. А чамд болохоор сарны тэр нэг ингэ сайхан. Нэг бол амар хүүтэн. Тэ? Энэ ингээд таалал харанхуу. Тэ харанхуу ингээд нэг модч байхгүй, юу ч байхгүй, уусч байхгүй. Нэг юм орчин. Яг ингээд нөгөө хоёр чинь нийлэх ёстой болж байгаа байхгүй. Тэ? Тэгэл яг энэ шиг ингээд ийм хоёр ертөнц нийлдэг юм байна. Тийм учраас энэ өнцгөөс нь хараад одоо дэлхийн сар шиг сарн дэлхий шиг ингээд хоороод явах юм бол тэр бол жинхэнэ одоо гэр бүл. Яг өөр хүүхэд. Тэгэд энийг нэгэн зүйл баталж байгаа. Үнж байдал. Тэгэд юуг баталж байгаа гэхээр одоо жишээлбэл бид нэр одоо энэ залуучууд яаж байгаа гэхээр өвчтөе хор тавдартай одоо бид шиг нэг гэр бүлийн одоо цаахан уур хамсанд ярьж байгаа дээр залуучуудаа бас нэг юм өгөх гээд шүү дээ тий. Тэнийг бас ойлгосоо гэж байна. Тэгээд манай бэлгээний нэвтрүүлэг дээр би сонсч байсан. Би аавыгаа бурхнаар залрахад би ингээд аавыгаа цаахан ажил явуулсан нэг би сэтгэлдээс явуулж чадсан тий. Ингээд өөр хайртай дотны дүү ингээд ах их зөндөө хүмүүс алдчихсан. Би бүгдийг нь явуулжсэн. Тэгээд би энэ эхнэрээ би явуулж чаддаг. Одоо хүртэл зургийг гэдэг. Угаасаа явуулж чадахгүй ч юм байлээ гэж. Хүн өнөөдөр байгаа яг хажуудаа амьдарч ингээд амьд байгаа өчнөө хүүхдийн төрлөөс эхнэрээ хүн гадаа нуугаа явчих шин. Би ганц биш шүү дээ. Бүгд хамаалцтай. Ганцхан өдөр нэг зүгээр нэг цинкинд бол надаа ямар юм ихнэр байдаг гэсэн юм байна. Бас алдсан шүү дээ. Бараг ихнэрийг мэдчихвэл дээ. Тэгэхэд хүн байхгүй болсон ихнэрээ ингээд энэ ус орон даяараа ингээд яриад явж байгаа гэдэг бол үнэхээр би ингээд стресс явуулж чадахгүй байна гэдэг ингээд дээ. Тэгээд энэ бол агуу үнэнч байдал гэдэг бол ерөөсөө энэ. Дээрээс нь бэлгэгийн ихнэрийн хүслийг биелүүлэх хурмын дээр би очиж дуулж ирсэн. Найздаа. Очоод ихнэртэй ингээд сайхан. Тэгээд ингээд маш өрөвдмөрлөө өснө унтсан, хаалцсан. Ямар ойлг байх вэ? Хормын дааш нь зүмс зөмөртлөө таавчтай готлоохгүй хөлн бом мэдлээ авсан тий. Тэгээд тийм гайхамшигтай хормыг миний найз хийж сайхан ихнэрээ сайхан баярлуулж энэ хорвоос буцахад маш том боён хийсэн. Тэгээд тэрэн дээрээс би зүгээр нэг л зүйл ойлгож байгаа. Хүн өнөөдөр жишээлбэл нэгийг ингээд өвдөө нэгийг ингээд ирэхэд яг төрслөөс аав ээж ах дүүчл байдаг шүү л гэдэг боловч хамгийн хэцүүддэг хүн хамгийн зовдөг хүн бол мэдээж хантай хүний хань. Тэгтэл хань өөрөө яадаг вэ гэхээр зарим нь бол ямар хүмүүс одоо сүүлийн нийгмийн залуучууд ямар байгаа гэдэг нь ингээд өвдөөл ингээд би ч хасаж чадахгүй шүү. Бараг айтайхан амьдрал ингээд тий. Тэгэл тэр өгөхгүй ер тийм хүмүүс байгаа би харсан зөндөө. Өгөхөд өгөх юм бол за би газ дараагийнх би чинь за энэс юу авч савж болох вэ? За би хинтээ амьдрах вэ гэх ингээд ийм боддог ийм ярьдаг хүмүүс их байгаа. Тэгэхээр тэр хүмүүстэй харж хэлэхэд энэ нүгэл нүдэрээ гэдэг шиг гэр бүл гэдэг бол тоглоом биш ээ. Амьдрал гэдэг бол ерөөсөө тоглоом биш. Тийм ээ? Тэгэхээр энийг нэг байлгаж, нэг зүрхтэй байлгаж тэгээд энийг ингээд маш сайхан үнчээр гоё авч явах хэрэгтэй. Энэ гэр бүл гэдэг бол агуу том хариуцлага үүрэг одоо ингээд ачаалбагт өгөхөөс хамгийн нандин юм чин гэдгийг одоо манай бэлгээ маань бидэрт гэртээ очиж хатсан хүмүүст ойлгуулж гисэн тий. Тэгээ бид нар ойлгосон учраас энэ хоёр хөтөгчтэй ойлгууллаа. Тийм болж байна. Тэгээ та хоёр маань урт удаан энэ ч хол очин хүмүүсийг нийлүүлж гэдэг. Ихтэй харуул нийлүүлэх гэдэг. Ер нь хослон жаргадаг харваа. За хосын тухай яриа эхэлсэн дээр бас өнөөдөр бид 6-гийн дунд 17 жил, бараг 18 жил тусалж байгаа. Хослон гараад 20 жил тий. Бараг 20 жил хамтдаа амьдарч байгаа хосууд байгаа учраас арай удаа нүгөө юу? За энэ хоёроос бас хосын шалгалт авъя гэж бодож байна. За. Гоё. За 20 жилийн дотор ямар шалгалт вэ? За одоо бүгд харан заяа. Би бүрэн шалгалт авах наваад гэж шүү дээ. 20 жил хэрч одоо хиттэй. Түүх. Тэр 10 жил байхдаа 10 жил байхдаа үгээд нэг гэрт ороод ингээд суугаад 17 танилцаад үерхснээс ахуулаад тооцож байгаа шүү тэрийг. Яг хамт амьдарснаас ол биш. яг хоол зүг юм уу? 10 жил. За одоо бүгдээрээ. Самбараад явчихлаа. Хоол зүг юм. Подноос. За энэ дээр яах вэ одоо? За одоо хари. Хариултаа би эндээ харуулах. Хари. Би бараг мэдэн шүү. Хардуулахгүй. Чигтэй бондорын илүү мэдэх хаа зодоо гэж араас. Би яг алийг мэдүүлмээр байгаа. Нэгэж мэдэх юм байна. Алийг нэртэй алийг хэлнэ. За. Та хоёрын гол зорилго нь миний асуусан асуултанд ижил тооны хариулт өгөх. За. Хариултаа тус бүртээ бичээд зэрэг харуулах юм.
За хариултаа ерөөсөө би биэндээ харуулж болохгүй. Тэгэхээр одоо нуух нь шүү дээ. За хамгийн ихний асуулт. Хамгийн ихний асуулт. Бондгор, ноён бондгор хэдэн удаа гэртээ хоол хийсэн бэ? За бич. Өнгөрсөн сар. Өнгөрсөн хэлэхгүй хариултаа хэлэхгүй. Одоо энэ тооцохгүй. Энэ өөрөө хариултаа хэлчихлээ. Юугаа хэлчихв? Сонсоогүй шүү дээ. Сонсоог басна. За бичээрэй. За. Өнгөрсөн сард гэртээ ихсэн тий. Бас сайн шаардлагатай. Ноён бондгор. Эндээс харин гараад ирчлээ. Одоо ханзаар бичээд байгаа юм уу? Одоо харах юм. За самбраар Яг миний хэлсэн юм. самбраар камерлоо дэлгээд голын камерлоо харуулад хийгээгүй боёо хийж гэж. За ямар ч хамт амьдрдаг нь бол үнэн л юм. За хаашаа самбраа харагдав. Арилгаад явчих юм За юу. За нэгэн баг Хэлбэр асуулт тий. Хүндрэл үстэй. хүндрэлгүй юм бэ. Одоо хоёр дахь асуулт айгуу гоё асуулт байгаа. Энэ бол шүн хийж шээдэг үү? Нэмэх хорны хийдэг юм. Энэ бондгор ахад нэлээд хүн тусах бах. За. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн чинь маш олон хос гуталтай байдаг. Зоологч маань нийт хэдэн хос гуталтай вэ? За. Чи хос готлыг ойлгож байгаа үстэй. юм шээ. Нөгөө амуудаа ярьдаг шиг. За ер нь би багцаа бол байгаа нэг хэлэхгүй ш. тооц. За Яг тоогч, тоог. 20 гарan гэж юм. Эхнэрийн хариулт 35 орчим байдаг юм байна шүү дээ. Чи санаж байна ингээд манай коридорын иргэний дээгүүр бүгд харж. Гого манай хувцсны шкафнууд ерөөсөө л бүгд чиний хувцаад байна шүү. Миний ерөөсөө бүгд Яаж тавхан. 20 ахаа яаж ч бодсон. За энэ дээр За. Ер нь нэлээ ойрцоо гэж нөгөө. Тийм байна бас тий. Нэг ойрхоод. Ойлцоо 35 чинь бараг 40 рүү төгөхөөр та чинь талын л хэлсэн шүү Та дээ. юу яаж ойрхон байна? Би дарах юм бохгүй юу? Бичиж байгаа юм шүү. Гого би яг бүгдийг л авч гисэн байгаа шүү дээ. Би жоохон даач тоглодог дараахан тий. Намайг жоо даалгах Ганаа хэлэхгүй. Эднийг мэдчих хэрэгтэй юм байна гэхээстэй. Нэрээ хэмиг яаж мэдвэ те? Очоо асууч. За. За. Одоо энэ бондгор ахын хэр романтик гэдгийг одоо харуулахар асуулт юм. Оо за. Бондгор ах өнгөрсөн сар хэдэн удаа их нэртэй цэцэг биелсэн бэ? За өнгөрсөн сар гэд яах вэ? Бүр нийт амьдралынхаа хугацаанд гэж. Тэгвэл нийт амьдралынхаа хугацаа Өнгөрсөн сараар явчих. Өнгөрсөн сараар нь явах уу? За тэгвэл өнгөрсөн сараар нь явчих. өнгөрсөн сар. өнгөрсөн жил Өнгөрсөн сар чинь бас За хамаагүй амьдралын туршаа. амьдралын туршаа. Тэр нь бас гоё яг тийм. 20 жил гэсэн үг. 19 жил. 19 жилийн туршид хэдэн удаа цэцэг өгсөн Одоо бэ? ингэж бодно шүү дээ. Тэр төрсөн өдөр заа үз тэр баяраар гээд. Би ойлгож чинь нөгөө За эндээс бол тоо гараад ирсэн шүү. тэгэхээр юу гэсэн үг вэ? Баг гэсэн үг байна шүү дээ. Эндээс үнэн тань гараад ирсэн шүү. Бодлохоо нэмээд биччихвээ. Тийм бичээ яхав тийм. Юу бичээд байгаа юм бэ энд бодлоо. Өдөр судартай бичиж байгаа. Тайлбартай яваад шиг. Ингэсэн чинь тэгсэн чинь ингэсэн байхгүй. Тэгээд нэг удаа өгсөн чинь өөдөөс нь аваа шийдэлсэн юм шиг. Тэгээд тэрнээс хойш Эсвэл өвөөгөө тайлбараа бичиж байгаа юм бол. тийм шиг байгаа. Мэдхгүй. Эндээс бол тоо гараад ирсэн байна шүү. Чам сартай маа. Айгуу тэр юу ханц шиг бичиж тахаж яаж харах. Ханц шиг хичээд байна. За. Манай хүн ингэ дармалтаж бичдэг юм. Дармалтаж бичдэг байгаа зү. Уул нэг 2 оронтой за өсрээд 3 оронтой л тоо бичих хэвээр доо. За бас үлдсэнийг өөрөө тайлбарч. За. За. 5 удаа Харъя. бичээ. Юу биччихвэ? Цэцэг Оо чи үзээгүй аваа. За бэлгэж үзээгүй. Өгтөг. Гадаадын хогоор Яадгийн нэрээ. саг өөр бэлгүүд өгдөг байнга үргэлж дандаа гинэ. Яг хоо энэ 5 гэдэг дээр яг хоо нэг бүр анх бүр одоо шинэ байх та гэх юм уу. Нэг за нэг энэ хавцаа Би өгчээсэн. одоо хооч юм уу те. Тэгээд хэрэгжих тийм юутай үзэлтэй цэцэг аваад яах юм бэ? Хүчдэг юм чи яах юм гэж хэлдэг байсан болохоор гадаадаас нөгөө хятадаас нөгөө хогоод бидрэл авчиж байгаа шүү. Тэгээ бид тэр хүн баярлуулж байгаа нэртэй хөрөнгө оруулж яг байгаа. нөгөө аваад маргааш нь хүчдэг шүү. Энэ бол яг тэнгэр ингээд Би ихнийхээ зөндөө амьд цэцэг авч ирсэн. тийм амьд цэцэг бол авчихсан. Давах гал. Тэгээд тэрнээс хойш болохоор яг Наа чи бол нэг тал нь нөгөө тал нь гэж өдрөөр нь шинээр нь байх хэрэгтэй байна. Энд нэг подлоос юу асууж За. Тэгээ миний бодол одоо өөрчлөгдсөн.
саяхнаас ер нь чинь гоё юм байна. Гэж бодож Хавдаа байгаа авч юм чи шүү. тэр мөнгө төгрөг нь хамаагүй те. Мөхтг нь хамаагүй тэрийг тавхаа болчих. Яг аваад ингээ харах тэр яг тэр мэдрэмжийг л авахын тулд эцэг бол авмаар байгаа. Энэ бол яг манай нөгөө группийн найз нэг Экулес усаа дуучаа. Экулес чи тэтгэвчний үсэн гэж дуулж ий толгойг бол одоо ийм бодохгүйсэн. Ер нь тэгээд насанд хүний бодол санаа өөрчлөлтөд явцдаг те. Яг одоогийн байдлаар бол Аа маань Тэгээ настаа. ийм юм байлээ. өөрчлөгдсөн байгаа. Цэцгийн хувьд ярих юм бол нэг цэцэг нэг өөр, ийм цэцэг нэг өөр юм билээ. Тийм байна те. Ингээд бариад очиход айгуу гоё юм билээ. Тий. А яг нэг удаа Манай ихтэй чи 3 сарын 8 төрсөн байхгүй. Та ер нь 3 сарын 8 төрөөд бид нар яг тэрэн дээр нь дуулаад яг төрсөдрөө нь тоглолт хийгээд мөрөмтлийн биелүүлж өгсөн. За та хоёр ярьж та. хэдэн цэгсэн. Тэрнээс Тийм тэгэхээр чи амар их их. Тэндээрээс Ямар гоё. чи нэрээ өгчихэд яах вэ? Ганцын наанцаа. За. Ийм бодлоо мас. За ийм сагсад цэцэг бол авмаар байгаа шүү. Гоё юм билий тийм ийм том цэцэг чинь үрс. Сүртэй. Гэхдээ би ихтэй нэрээ бодоодсон чи юу байг цэцэг өгд юм шүү дээ. Биш нөө тоглолт болгон энд ингээд байг ингээд над хүмүүс цэцэг өгөө. Би ихтэй авчираад тавьдаг чи л авдаг л гэдэг. 10 жил тавьдаг. Болоо минь. За яд үгүй амьдраад байгаа юм даа. Яа наа чи гэр бүлийн асуудал гарснууд ээ. Одоо би хараад онжихгүй болсон. За дөрөвдүгээр асуулт. 6 асуулттай байгаа. За дэх асуулт нь зоологч ойрын хідэн найзтай вэ? Яагаад дандаа зоологийн юмнуудыг надаас миний юмныг асууж байгаа шүү дээ. Миний юм бол амар мэдж байгаа шүү дээ манай. Зоологийн үү? За байж. Одоо чи болохоор бондгорын хідэн найзтай. Үгүй зөвхөн зоологч. За би байж бодъё. Хідэн найзтай вэ? За багшмаг болор ундрал. Хэлэхгүй. Ам дотор энэ дотор нэг наа чи цог бичиж штэ. А би мэдчихлээ. Код өгчлөө шүү сая. Тий. Ямар ч юу байхгүй. Энд засар орсон шүү. сүүлийг хараа. За ойр дотны 5 найзтай гэж ингээс өөрөө Чи нэг нь авчлаа. За хай л дээ. Сингл ундрал болор бачмаг Хатан тол. тэр чинь Монголд байдаг шүү дээ. Америкт. Тэгэл бид тэгэл Гэхдээ яг нь тэгээ энд байнга уулздаг гэж хэлж байгаа. баян уул нэг нь дөрөв нэг нь бол яг Тэмцээ найзнарт дотно үт юм байна те бас. Манай нэг ултаас дөрвөн 10 жилээс би бэлтгэлээс 10 А зөв амьдралын бол одоо нөгөө манай нөгөө нүүдэлчтэй л Хоорондоо тартур гэсэн үү? Заавал. бид нар ажил байхгүй. Бид нар яг 10 жилдээ хамт төгсөөд бараг 20 жил найзалж байгаа найзад тахгүй. Тэгэхээр мэдхээс өөр аргагүй байгаа. За 5 дахь асуулт нь манайхаа. 5 дахь асуулт нь бондгор ах өнгөрсөн сард хэд удаа шоудсан бэ? яг шүү дээ. Яг штэ. За Ганаар руу хараад энэ бол их амархан байгаа. Ганцаараа шоуцныг нөгөө нэ. Нийлээ шоуцсан юм шиг амар. Ганаах л мэдж байгаа да юу. Аа тэрийг яг гана. Та баг ингээд тоо бичмээр. Сар чи хэд хоногтой байлээ? 31. За энд зоологчийн хариулт гарсан байна. За эндээс тоо зүрэл нэлээ юм гарч ирэндээ. За За нууцаар 2 удаа нэмч явуулсан байна. Аа яг хаагуур явсан. За хаагуур явчихваа. Хэдэлгүй. Чи юугаа бодож битсэн байна? ингэсэн. За. Нэг Зоологч унцаа бүр ярьсан юм шиг. Үгүй. За Гүй. Хоёул явсан шүү дээ. Нэг чи юу? Би ер нь чамтай яваагүй шүү. Одоо намайгаа за Хоёрын юм юус яваагүй юу? Би юус шоудаагүй юу? За Ингэж өгч чинь. ингээд л шүү. манай нэг тэдгийн босс зоргоо ах гэртээ өрсөн. Тэгээд тэдэд очиж шинжэнгөө ангийн хоббит өмтэй ам маань юм яриа те. Бах ингээ бодон яриа. Тэгээд бид чинь нэлээ оройтод бид кад шанж өгсөө. Өөр юм идэж удаа байгаа шүү тэр. Тэгээд нэг шоуцсан байт юм аа. Оо чи шин нэрээгүй тэр чи хийж авсан ш нь. Тийш Би үү. бол хамт яваагүй ганцыг л оруулж байгаа шүү. За юу юм тэр? Би яасан. Нэг орой л очиж юм Хүүхдээ шүү. уулзж байна гэд нэг чинь нэрээгүй тэр. Хонцоо. Аа тий. Яг одоо Түр санчлаа. хонсон болчлаа. Адуу руу явна гэд нэг өдөр
хөлтэй оног байхгүй. Гэхдээ яг адуур явсан юм яг ингэсэн. Би адуураа явсан. Зураг авах бичлэг байхгүй. За тэрийг л битсэн. Манай би нөгөө жоох нөгөө адуумор ядаг. Тэгээд адуутай тэгээд би адуураа явж хонсон нэрнгээсээ. Тэр үед тэнд нэг хүн дахлаг гэсэн нэг дамнаар очиж. Тэгээд тэр удаагаа би явсан. Хилчүүл яг одоо батлагдсан шүү дээ. Хиний дахланд явсан гэдэг. Тэр амын нэр шал димээ авсан. За энэ адуураа явж ирсэн байхгүй юу? Тэгээд ирсэн чинь надаас тоглоом байна. Тэгээд намайг ирэхээр манай ихтэй дандаа нэг хачаач юм. Гээл ингээд нөө ярьсан хүмүүс тэгээд ингээд нөө зураг мураг харж байгаа л дандаа тийм батгаа авт юм байна. Тэгсэн чи би оодсон юм байхгүй. Тэгээд надаас бичлэг зураг нэхэд болдгоо. Тэгээд би ваараа би санаад ч орсонгүй бичлэг зураг мураг авсангүй гэсэн чинь 2 өдөр тэнэс чинь болж нөгөө яриа болоод чи яг яасан ингээ би яагаад ч хадвар. Энэ бол жоохон нооттой болох байх. Яг сэтгэл гараад ирсэн. Энийг хас шийдэх байгаа. Надаас Тэгдэг байгаа. Одоо шийдэх байгаа. үргэлжсэн угаасаа. За одоо сүүл. За хамгийн сүүлд одоо яг дуусна. Тэр амархан заяа. Бафа юм бэ. Зоологч өнгөрсөн сард хэдэн удаа дэлгүүр хийсэн бэ? Өнгөрсөн сард. Одоо наадах дээрээ өшиг авт юм шүү дээ. Байр явчих. Би яг хийдэг юм. Өнгөрсөн сард. Дэлгүүр гэдэг нь яг ямар утгаар энэ хүн чинь аюул гараад Шопинг хийж хийсэн. дэлгүүр Картаа уншуулсан. Тэгээ нөө эмэгтэй хүний хувцас хунар те. Нарийн Карт нөө ихнэр нөхрүүд тэгдэж штэ. Нөхрийнхөө картыг барьчаал ихнэрүүд нь ингээл яваад штэ. Битэрт бол тийм юм байхгүй. Би ихнийхээ картыг барьж ингээд манай надаас л арай баян. То битэрийн поро. За энд бол хариу гарсан биш үү? Зоологч ил хариугаа биччихсэн. Шидэ. За өнгөрсөн сард явсан л юу авлаа. 11 сар гэсэн үг. юм бол ганаар харах юм. Би тохоо хамт яваад байгаа. Сүүлийн үед юм. Арай л уусч гин үгүй. Харин тий. Тусламж гуйгаад байгаа царайтай араад шүү дээ. Эндээс өөр зав гараагүй дээ. За чи дэлгүүр гарна гэж хэлээд хайцсан тий. Зүг ихтэй бондороо. Тэ нэг окотой явсныг. Тий, окот хоёр яваад дээ. Картаа уншуулад юм авсныг ярьж байгаа байхгүй юу? Би нөгөө найзгаа хамт дэлгүүр яваад Манай тулгаагийн ихнэр манай нүүдэлч найз группийн найз манай тулгаагийн ихнэр энэ хоёр манай ер нь нүүдэлч найзуудын ганц гоё нэрээ гоё өрөө байгаа. Тэрийг бас хэлчих нөгөө бид нар ирчүүдэрээ ч ингээд хүмүүс найзлаад гэдэг чинь үгүй манай гэр бүлэрээ найзладаг. Тэгээ яагаад гэвэл нөгөө анхнаасаа нөгөө нэг юм гэр бүлсэг аим нэг тэр бүгд ихнэр хүүхдүүдтэйгээ манай хүүхдүүд хүртэл ингээд найз. Одоо бүр хоорондоо баг биднээс групп чат мат гэж амар ингээд PUBG юу чөнөө амар тоглодог ингээд. Тэгээд эн чинь ингээд хамгийн том нөхөрлөлийн шүүн сэн юу гэх ингээд гэр бүлэрээ нөхөрлөн гэдэг чинь ард ихнэр нь ингээд хүүхд хардаг ингээд хүн байж идэг гэдэг биш. Тэгээд юмнаас хоцорж явах биш хамтдаа нэг хувьсаа өөрчлөгдөж явах хэрэгтэй. Тэгээд тийм учраас бид нэр ингээд хамт нийгэмшил хамт гоё найз нөхдөдтэй тий олонтойгоо байх хэрэгтэй. Тэгээд бид нар тгий сайхан найз нөхөрлөдөг. сүүлээс хараа угаасаа дэлгүүр гараад шопинг хийх юу болдоггүй. Завгүй байсан угаасаа. Тэгээ манай ихнэр ягаад завгүй байдгүй хөр нөө ноён бис гэдэг энэ телевизээр гардаг ганаа тэр нөгөө одоо худалдаа үйлдвэрлэл хийдэг нөгөө үндэсний үйлдвэрлэгч нарыг дэмжсэн за худалдаа хийдэг бүх юм бизнесийн байгууллагууд дэмжсэн контентын манай ихнэрийн санаачсан контент манай ихнэрийн продюсер гэдэг юм төлөв. Тэгээ бид хоёр зүгээр нөгөө юу хөтлөгч тий. Ааха. Тэгээ завгүй хувцсан хотын тусалж хамт явсан нэг оройжонгоо. Гэхдээ би өөрөө худалдаалт хийгээг учраас энэ бараг л адилхан гэсэн үг юм байна. Яако чамаар битсэн шүү. За ер нь бол маш сайн би нэмэжгүй байгаа тий. Яалтчгүй 10-аад жил, бараг 20-аад жилийн туршлага байдаг юм байна. 19 жил боллоо. Тэгээд 20 онд үгүй 20 онд гэсэн. 19 жилийнхаа одоо намар тий. Тэр хормоо ихээр бас тохирсон байгаа. Тэгээд хормонда зөвхөн ойр тойрны найз нөхдүүд ч юм уу тийм хүмүүсийг урахгүй. Тэр Монголд Монгол хормыг үзүүлж байгаа. Тэгээд стадионд ярьж. Тэгээд туул гол ирэг дээр ийг болно. Монголчуудаа бүгдийг нөрөх болно. Ирсэн бүх хүнд би харахыг одоо баадаг тий. Бүх одоо хоолыг бүгдийг хангалттай хөрөлцөтэй өгнө. Хэдэн 100 мянган өгч ирсэн болно. Баярлаа. Би юу? Баярлаа. Энэ альма ямар нэртэй танай энэ телевизийн нэвтрүүлэг явагддаг нэвтрүүлэг ба. Аха. Та түрүүнээс хойш таны телевиз ингэдэг ах юм. Бас манай энэ телевиз бас биш л дээ. За би чи нөгөө TV Top-ын жижигчин баггүй юм. Бас тантай адилхан. Бас замаар хичээр ирж байгаа. За.
Тэгэхээр яг одоо энэ хоёрт зориулж саяны юу явагдсан гэсэн юм уу? Би нөө явдаг нэвтрүүлэг энэ хоёр зочин дээр хэрэгжчихвүдэ гэж бодохгүй юу? Нэвтрүүлгийн багаас бэлдэж өгсөн байхгүй юу? Фэрийг золиос сонирхолтой юм байна. Гэтэ тэгээд нэгээ бас хэр мэддэг юу илээ гэж бас төрхөн зур бодох тийм сэтэл өгсөн бас сонирхолтой өч өнгөрлөө шүү дээ тий. Би бол бас сайн мэддэм байгаа. Тийм байна. Тэгээд өнөөдрийн дугаар бол ерөнхийдөө л ингээл нэг хосуудын талаар, ухаарлын талаар, хариуцлага, үнэнч байдал гээд одоо энэ үзэж байгаа хүмүүс ялангуяа залуучууд тал маш их өвөөчтэй нэвтрүүлэг болж байгаа гэж бодож байна. Тэгээд та хоёр маань бас хослон дуулдаг штэ. Тэгэхээр өнөөдөр нэвтрүүлэгт маань дуу нэвтрүүлгийн төгсгөлд хаалтыг хийгээд ч юм уу те. Гээд дуугаа дуулж өгч болох уу? Асуу. За болно гэж ойлгосон те. Яа. Нэвтрүүлгийн төгсгөлд дуулаа. Айгу гоё хариулт өгч мөгт юм ба шүү дээ. Ярих шаардлагагүй шүү дээ үйл хөдлөхөөрөө. Тийм амар биелэндээ. За бүгдээрээ одоо нэвтрүүлгийнхаа дараагийн хэсэгт оръё. Дараагийн хэсэгт бидэнд нэвтрүүлгийн багаас маш сонирхолтой нэгэн видеог бэлдээд тавьсан байгаа. Одоо бүгдээ үзээд reaction 1 биш 3 гэж найруулагчтай өгч юм. 3 видео үзэх юм байна. Тэгээд 3 видеогоо үзээд reaction хийх юм. Окей. За юу л яаж байгаа. 3 дугаар студиэс уулзцгаая. Ямар ч машин байхгүй хахад дохоод нь штт. Энэ хотод биш бах те. Энэ яагаад ч хот биш, арай ч хот маань ийм ил хөл биш. Нэгдүгээр цагдаа хүн зүгээр ингээд зогсуулахгүй л те. Манай Улаанбаатар хот чинь. Замын цагтаа одоо юу хийгээд байгаа юм бэ? Дохиороо барайл дохиол зогсоод тах шиг байх юм. Шинэ жил болж байгаа юм болов. Ганцаараа ингээд зогсоод шүү. хоббиороо ажиллая гэж байгаа юм шиг харагдаж байна. Илүү өөрийгөө хөгжүүлж байгаа бах. Өдөр яг зохицуулалтынхаа үеэр жоохон муу байдаг ч юм уу тийм ээ. Тэрийг шөнийн цагаар тэгтээ хамгаалтанд гарсан үе муйд л бахаадаг. Шөнөөр яг ингэж ажил хийдэг болов үү. За нэг ч машин ирэхгүй. Гэхдээ цагдаа ажиллаа хийсээр л. За энэ чинь чуудаагаар хэллээ. За молоо. Ай хой чтэй өрхий хөөрсөндөө болоод дасгалжуулагч манд унчлаа штий. За ингээ медаль авлаа. За энэ бол гоё мэдрэмж ах уу. За энэ бичлэгийг бол мэднэ. Мэдээж Монгол хүн бүр мэдж байгаа байх. За яг энэ тоглолтыг явж байхад болвол юу яасан байдгийг би одоо нөгөө нэг зургатныхаа өмнө ингээд арцсөхөж өгүүлээд тэрийг ингээд фэйсбુક дээр оруулаад за бурзаа гэж шеэрлүүлсэн байдгийг. Тэгээд юу яасан? Би яг нөгөө нэг сайт маллагийн тэмцээний дараа штэ. Бүр сүүлд тэмцээний дараа нөгөө мэдээлэл энтер гээд нэг хэсэг бас сайт маллай чинь олонний анхаарлын төвд байсан. Яг тэр үедэн зэрэг бол би маллай ахыгаа бол одоо молон ахыгаа зүүдлээд тэг зүудэлсэн байдаг юм аа. Гэтэ иймээ тиймээ юм юугаар биш зүгээр нэг тийм те. Бас гоё зүудэлсэн. Их хичээнгүй, шаргуу, дайчин гэж боддог. Ер нь 3 үгээр хэлэх юм бол. Бүхэл бүтэн улсаа солиод амьдарч байгаа юм л те. Би яг өөрөө спортын хүн биш болохоор одоо нэг гоё тайлбарыг нь бол хийж чадахгүй юм байна. Тэгээд ер нь одоо зарим хүн нь ингээд Монголын нэр дээр барилдаж хахад зарим монголчууд маань гадны нэр дээр барилддаг тий. Тэгэхээр энэ сайхан авьяастай мундаг залуучуудыгаа болж өгвөл ингээд өөрийнхөө нэрийг гаргах тал дээр нь аль болох талаас нь ажиллах зүгээр юм а гэж бас хүний үед бодож исэн 2-3 зүйл дээр. Тэгээд одоо тамирчны алдар бадартай. Би бол амар бахархсан энэ зүйл. Моллоо ихчдээ. Тэгээ энэ залуу ялчгүй манай Монголын тэгэл бахархаа шүү дээ. Тэгээ ер нь бол хүмүүст нэг тийм гадуурхдаг янз бүрийн нэг тиймэрхүү сошиал орос явсан л та. Тэгээд бид нар бол энэ улс орныг хүндэтгээд газар шороонд усын уул ёсын дах гад ингээд аль биесны хэрэгжил аваад ингээд ирсэн хүнийг ингэж болохгүй. Тэгээд би бол хувьдаа маш хүндэтгсэн. Ер нь ч одоо хүндэтгэн. Энэ бол маш мундаг залуу. Маш үнэхээр торгом эрттэй бяртай. Онцгой залуу байсан. За энэ гоё штэ. Хорхон.
Яа за гарлаас гаргасан шүү. За энэ за дээр нь хөлөөд энэ одоо яаж байгаа дураахгүй энэ одоо. Йоо болож чөөш. Ой. Ингээд ингэдэг байхгүй. Ий битг байхгүй. Яг одоо ингээд нэг хүн гэдэг амтэн чинь дандаа алдаанаасаа суралцж авдаг шүү дээ. Гаширхөө гэж гаширсан үнийг хэлнэ. Одоо саяны хүүхдийн одоо энэ гуй мууй одоо хасаа хөөлөх харна одоо яасан бол. Энд чинь нэг сасар нисдэг бичлэг ба шүү дээ. Айгу олон янзаар эвлүүлэгдсэн дээ энэ чи. За. Крем зэрэгтэй байгаа шүү нэрээ. За ингээ биччихэд яастамрат. Тэ чи битэр нисэж байгаа байхгүй бүр. Буруу ларгаар хийгээд байна да гэж. За тэр. Яг буруу аргаар хийгээд. Угаасаа тодорхой шууд аваад хийгийг эхлээд зөөлхнөр гаргадаг санагдах юм. Тэгээд нийлэн бэрцсэн баха. Амар гэмтэлгүй дээ. Шууд гэмтэл суугаг. Тий ойлгомжтой шүү дээ тэр чи асар их түлэгдэлттэй. 40 битэр нисэж гин гэд бодлоо нисэж гин. Гэхдээ ер нь хүмүүс үзэгчтэй бас урайлж хандаж хэлэхэд аял зугаалгынхаа үеэр хорхог бодог идэлгүй яхав. Гэхдээ бас хамгийн түрүүнд аюулгүй байдлаа бодолцож үзээрэй. Тэгээд дараагийн энэ бичлэгний гол дүр болчихгүй тул ч үү дээ. Нисдэг гарах юм шүү. Яа нэмэр юм бэ те. За энэ дээр болохоор ингэ чинь эдэн залуучууд нөгөө 40 битантай хорхог хийж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хорхоо онгойлохдоо ууг нь бол хийг нь гаргадаг шүү дээ. Хийг нь гарахгүй шууд хөлөөрөө нэгэн дээр нь нэг хөлөөрөө таган дээрээ гიშгэж жагаад ингэ шууд дэлбэрчж байгаа тийм бичлэг гарч ийн. Тэгээд ерөнхийдөө бол ийм эрсдэлтэй юмнаас би бас аягүй хайдаг юм газан бэлээдэг. Тэгээд дээрэс нь ийм нөгөө битүү чанагчин дээр би амьдралдаа битүү чанагчин дээр юм хийж үзээгүй. Яа тэгэхээр ингэ дэлбэрчгээд ээж одоо айгаад идэг. Тэгээ яг тэрэн шиг тийм нэлээ амир одоо нөгөө миний айдаг юмыг гаргасан байна. Тэгэхээр юм дээр ер нь бол бас болгоомжтой л хандах хэрэгтэй байна. Хийг нь гаргах гад ингээд эргүүлэхээр хийн гарахгүй дэлбэрчүүл яана гэж аягүй хайдаг. Яг миний тийм нэг айдаг нэг төрлийн юм байна. Тэр бүтлгүй хорхогчд. Ийм тохиолдол зөндөө шүү дээ, тий. Тэгээ ер нь бол аюулгүй байдал хангаж ажиллаж явах бол ингээд ийм аюултай. Тэгээ одоо ингээд ямар ч үр дүнгүй одоо хайрын тэр одоо 100 гарч жоод идэх юмгүй болчихсон шүү дээ. Одоо түүж идсэн л багтаад. Ингээд айгүй аюултай шүү дээ. Буруу яа. Бодоо шүү дээ. Энэ буруу хийж ингээ бодтоо. Бурхан минь. Энэ тоглоом биш энэ инээдтэй мэрс биш үү? Өнгөрөгч 2021 оны хувьд та бүгдийн хувьд яг онцлох нэг зүйл яг юу байсан бэ? Агсан дэвсэ. Цаавал ганц юм. Цаавал ганцыг л хэлэх юм уу? Хүн болгоны хувьд ганц зүйл нэг онцлог. Хоёр ээж болохгүй юу? Болно. Таны хувьд би бол Бид нэр энэ жишээ эргэдэг бус. За 2021 он бол үнэхээр миний хувьд гэх юм бол ол зомгоор дүүрэн ариун ашигтай төрөвч дүүрэн ерөнхийдөө бол их сайхан жил болж өнгөрсөн гэж би хувьдаа өөртөө бодож байгаа. Хүн өөрөө яаж бодно түүгээрээ штэ. Жохон ингэчүүл ингэ чинь. Нэгтний юу гэх юм бол жиг хийц маань мэдэлсэн. За ингээд би 3 хүүгийнхаа ямар авьяастай яад ийдийн хүмүүсийн хайрыг ингэж татах матах тий иймэрхүү зүйлсийг мэдэхгүй байжгаад карантин гэдэг юмд ороод хүүхдүүдийнхээ онцлогийг хараад энийг хүмүүст үзүүлэх юм бол их тийм гоё юм байна гэж бодоод тэгээд жиг хийц маань мэдсэн. Нөгөө төгөр бас бондортойгоо хамтраад ноёмбер 2 гэдэг энэ сайхан нэвтрүүлгийг хийсэн. Тэгээд маш олон компаниуд, маш олон одоо бид хоёрыг дэмждэг хүмүүс маань бид хоёр маш их тусалсан. За тэгээд манай золоо маань бол энэ дээр өста арт тал маш хурдтай дайчин тий. Тэгээд бас энэ оюуны потенциалыг шалгасан тийм
хурдтай жил болж өнгөрсөн. За тэгээд энэ одоо ноёмбис гэдэг нэвтрүүлэг маань зөвхөн энэ жилч биш. Он дансан, төв дагнсан, төв дамнсан тий. Төв дамнсан том компани гэдэг шиг бид нэгээд он дамнаад ингээд олон жил хийх энэ нэвтрүүлгийн маань эхлэл 21 он байсан. Тий. Тэгээд Монгол улс тусгаар тогтносон 100 жил энэ ойгоор бас ийм сайхан юм хэлсэн. За өшөө нэг юм бол нууц байгаа. Тэрийг бол тун утахгүй 22 онд та нар мэдэх бах. Задлнаа гэж. Өдрөө чам сонирхсан уу? Яг чи асуусан болохоор би чамаас сонирхшин. G-Kids гэж хэлсэн сая. Тий. Тэр юуны товчлол юм? G-Kids чинь easy. За. Нэг Ганагийн хүүхдүүд хийж болж байгаа. Тий, одоо ч биш нэг Гана гэдэг хүүг гэхээс нөгөө гурав чинь намаагаар рекламддаг болчихсон. Тэгээд тэдний пэйж дээр би дуу буугаа тавих юм аа. Уул миний За Ган Эрдэнэ гэдгийн эхний нэрний үсэг G. За Genius. Бас General. Ерөнхий байж болно шүү дээ. Заавал Genius минус гэж бас тий. Хүнд таалагдах хэлбэр нь л гэсэн үг. Тэр хүмүүс аливаар нь олж харна уу? Ганагийн хүүхдүүдийг болж байна. Genius гэж юу бас байж болж байна. Гэр наад гэж бол мэдээж чадахгүй. Тэгвэл Монгол-ын хувьд онцлох нэг зүйл байгаа даа танд. Бага. Яалч явахгүй ноён биш. 21 онд энэ гайхамшигтай санааг битгүүр сайхан хэрэгжүүлж, масаага ажиллуулсан. Энээс өөр дөрвтэй юм уус 21 онд хийгээч. Өөр юм хийх завч байх юм билээ угаасаа. 7 болгоны эфир гэдэг бол үнээр бас тоглоом биш юм билээ шүү дээ. Тэгэхээр биднэрт энээс өөр ямар ч ололт амжилттай ч юм байгаагүй. Зүгээр уран бүтээл дуу зөндөө клип зөндөө. Тэр бол зүгээр бидний хийдэг л ажил. Тэр бол нэг онцлол. Онцлох юм тийм дуу хийсэн гэдэг. Тэр бол нэг сонирм биш. Угаасаа бидний хийх ёстой ажил байхгүй. Зүгээр харин өөрсдийнхөө энэ уран бүтээлийн юмнасаа салбарлаад дахиад өөр юм руу бид гурвын хүч сорсон. За манай их нөр бол өөрөө яг санхүү төгссөн мэржлийн маркетер хүн учраас их нэрийн хүмүүс ажил бол яг л одоо өөрийнх нь ажиллал явж байгаа. Түүнээс битүүрийн хувьд бол маш шинэлэг, ололт амжилтаар маш дүүрэн байна. Яг гэвэл битүүр өөрсдөөсөө гараад шинэ юм руу орж байгаа. Тэгээ энэ нь одоо бол энэндээ аягүй дасцсан. Одоо хагас жил гарan болчлоо шүү дээ 6 7-оор. Тэгээ энэ маань бол одоо ганаа маань маш гоё хэллээсээ төв дамсан гэж. Ягсан гэхэд битүүр ингээд эхний нэвтрүүлгүүд маань ингээд маш гоё яваад амжилттай. Үнэхээр нэвтрүүлэг маань маш амжилттай явж байгаа. За тэгээ дээрэс нь энэ нэвтрүүлэг яагаад амжилттай явж байгааг бас нэг гоё зорилгын юм гэхээр энийг битүүр шишүүлэл ашиг хонжоо орлого мөнгө гэж хийгээгүй. Энэ Монголын газар шороон дээр байгаа бүх компаниудын энэ зөв буруутай юмыг ялгаад хэлж байгаа юм. Яг л бидний хүүхдүүд өвдөд байгаа байхгүй. Өдөртөл энэ яг юунаас болж үүссэн гэхээр өдөртөл ганаа битүүрлөө хэд хэдэн зуун ээжүүд хэд хэдэн зуун аавууд мессеж байгаа. Миний хүүхдийн зүйхэн зургаа, миний хүүхдийн тэрний гэсэн, миний хүүхдийн энэ гэсэн одоо та нар бүржүүлгээ. Бусдын төлөө хийж байгаа. Одоо уран бүтээлч хүмүүсийн гой ганц гоё юм тэр. Ганаа тэр ялангуяа тийм. Өөртөө ингээд яг ингээд бензиний ингээд гэрэл шаргасан байгаа байхгүй. Битүүрт нэг тийм тохиолдсон. Битүүр орхоо хөдөө очичоод тэг ингээд өөртөөхөө байсан тэнд одоо карт бат уушгүй явж боломж үзүүлж өгөө тийм. Битүүр ингээд өөртөөсөө бэлэн байсан ингээд баг нэг заа тэр нэг 2 сагаан дүүрчөөлөө. Тийм мөнгө тэнд хүмүүс сэтгэл хөдлөөд зүгээр хөдөөний арт юм уу? Бага бүх мөнгөө өгчөөд шаргасан байгаа шүү дээ. Хөдөө хэр найл наашаа ингээд гарсан байхгүй зүгээр. Тэгээд битүүр бензин дуусахгүй наашаа бензинтэй зоолгоход ингэн нэг бензинтэй газар очоод ихнэрүүд рүү яриад бензиний мөнгө аав. Тэр итгэл үнэмшил байсан. Тэгэл наашаа яваад битүүр амьд минь сэрүү сайхан хэлсэн. Гол нь зүгээр тэргээр юу хэлэх гээд байгаа гэхээр ингэж чаддаг залуучууд бай. Тэ. Хүнд юм ингээд өгвөл өгье гэсэн үйл ганцаасаа гэдэг шиг өгүүл өгсөн шиг тэ. Хүнд ингээд баярлуулсан шиг хүний баярлж байгаа тэр баяраар ингэж хооллож амьддаг л гэж хэлдэг байгаа битээр бол. Яг хоолнд хэднээ хэдэн том гэдэг. Тэрнээсээ илүү бусдын хаз шаргаа хоолно гэдэг бол маш гоё байхгүй юу? Бусдын зовлонгоор хоолж байгаа хүмүүсийн хажууд хамаагүй юм чинь том боё байхгүй юу? Тэгэхээр энэ сайхан контенттой болж гисэн одоо бас их нэртэй ч гэсэндээ бас баярлалаа. Продюсертаа тий. Таны хувьд бол мэдээж хэрэг одоо энэ титэм авсан 21 жил. За миний хувьд бас л ялгаагүй. Ер нь бол яг одоо би дагаад мэржлийн дагуу бас энэ имийг эхлүүлэхээс өмнө би баг 17 онд үндэсний цэгийн мэнгээ яг үндэсний үйлдвэрлэлийн нэгдсэн сайт байгуулах гэж бодоод яваадсан. Тэгэл нэрээ авчаал наа чи амар дээр үеийнхэн байна. Айгүй олон комент сонсон. Яг эхэлж чадахгүй яваадсан. Тэгээ энэ жил болохоор бас яг энийгээ бүр ингээд хоёр гоё гол дүртэй болоод те бид нар яг нэг санаан дээр нэгдээд бүгдээрээ гоё Монголын төлөө энэ бол ерөнхийдөө нэг юм контент гэж утгаараа харах биш. Энэ яг Монгол
үндэсний үйлдвэрлэл монголчууд бид нэр өөрсдөө хийж чадна. Дээрээс нь зөвхөн үндэсний үйлдвэрлэл гэхгүй бас бидний хийж чадахгүй юмыг ч гэсэндээ бид нар гаднаас угаасаа авч байгаа шүү дээ. Тэгэхээр аль хэрэгтэй, аль сайн тэр болгоныг нь хүнд хэрэгтэй, хүнд одоо чанартайг нь авчирж байгааг нь бид нэр монголчууд таниулж өгье. Дээрээс нь өөрсдөө бид нар энийг хийж чадах юмнуудаа дэмжиж гэдэг гоё одоо санаан дээр ер нь Монгол улсынхаа хөгжил сэтгэлтийн төлөө бид гур ажиллаж байгаа тэгээд тийм учраас яг энэ төсөл эхлүүлсэндээ бол маш их баяртай байгаа. Тэгээ одоо яг энэнийхээ араас нөгөө үндэсний гэдэг нэрээ бүр болоод маа нэг нэс гэсэн залуунаа үндэсний цэг юм ажил мангар юм шүү. Маа мөөжиг тэг чи яасан гэсэн чинь нөгөө босоо өгөх монгол шиг сонсогдоод байгаа. Тэгээ би бүр гайхаж за тэгвэл ерөөсөө болиё гэд Mongolian брэнд цэг юм ин олгож саяхан авсан. Тэгээ одоо энэ дээрээ бас яг энэ бидний ноёмберс нэвтрүүлгийн үргэлжлэл байгууллагуудынхаа сайхан бүтээгдэхүүнүүдийг нь маш бага төлбөртэйгээр онлайнаар зарж өгье гэсэн одоо ийм хоёр ажил эхлүүлсэн явж байгаадаа бол энэ жилийн одоо амжилт 21 оны бид гурийн онцлог хамгийн том зүйл бол ерөөсөө одоо манай ноёмберс контент л. Тэгээд одоо бид нар бол одоо юу гэдгийг бизнес мөнгө олоход юу гэдэг нь тэрнээсээ өмнө гоё өөр том зорилготой тэрнийхээ араас явж байгаа учраас ажил маань бүтээд бид гурийн ганцаг маш сайн нийлж байгаа, ажил сайн бүтэж байгаа. Айгуу сайн партнер л байгаа. Тэгээд ингээд яг бусад залуучуудаа сайхан нэг мэдсэн зүйлээ хэлчихэд бид нар ингээд мөнгө тий ингээд нэг бол ингээд нэг машин ингээд нэг юм жижиг шажиг юмны араас хөдөлтөл тэр яг жижиг шажиг юмда нөгөө хүн ч олддгүй юм байна, баригддаг ч юм байна тий. Бид нар зүгээр яг ингээд зөв зорилгоо тавиад тэрнийхээ төлөө сайн сайхны төлөө зүтгэхэд өөрсдөө ингээд бусдад боён болоод хүний төлөө бусдын төлөө сайхан байгаад ингээд яг зорилгын хөдлөө ингээд гоё зүтгэж хараад ямар ч мөнгө эд агуурсгүй ингэж зүтгэж чадах юм бол энэ нэр алдар мөнгө те энэ эд баялаг гэдэг бол зүгээр өөрөө орж идэг юм байл шүү. Өөрөө. Тэрнтэй хөөцөлж болдог юм. Энийг бас залуучууд маань гоё бодоод байгаа. За алмагийн маань гоё. Стагаа. Яа. Над дээр ирэх хооронд би зөндөө бодлоо л доо. Яа одоо онцлох юм юу ямар юм бэ? Зөндөө байна уу? Бодсон чинь би яг 2021 онд кинонд тоглож үзсэн юм байна. Хэд хэдэн кинонд тоглож үзсэн. Хэд хэдэн. Тий, хэд хэдэн. Би яг мэрэгжлийн жүжигчин биш. Тэгсэн хэрнээ англи хэлний багш юм байхгүй юу? Ингэж явж байгаад ингээд урлагийн салбар руу, контентын салбар руу ороод тэгснээ тэрнээсээ бүр олон кино минь орж үзээд аимшигын кинонд орж үзээд бас сонирхолтой байлээ. Тэгээ ялтчгүй онцлох одоо хамгийн том онцлох зүйл маань бол тийм шин туршлага байсан. Мэдээж карантин. Зөөстэй хүн болгоны амьдралд карантин маш өөр туссан баг тийм. Миний амьдралд бол би ч одоо карантин яг нөгөө нэг ингэж байнгын гадуур явдаг. Хүн чи яг ингэж гэртээ ингэж суугаад юу ч хийхгүй байхаар маш гоё өөртөөгөө ярилцаж сурлаа би. Тийм. Яг би амар стресс гэлж байгаа гэж байна. Гэтээ суусан ч гэсэн чи шал өөр юм ярьдаг шээ. Одоо тийм л юм да. Тэр аим шиг кинод юу яад өөрөө хайдаг юм уу? Би алалчдаг. Яаж алуулах вэ? Ямар мөх. Яг нөгөө нэг тэгэл идүүлэх үү? Тэр яаж хийдэг юм? Чирэгдэн. Хүснээс ч нөө. Үгүй хөлнөөс чи шууд чирэх үү? Хөлнөөсөө чирэгдээл тэгэл Газраараа амар байгааз тэ газраар. Арсанд ингээл хуурал үлдэн тэ. За тэр яах вэ? Ийм сайхан баярын нэвтрүүлгийн үеэр тийм аим шиг кино яриад яах вэ? Тэгээ наач сонь саглаад авахгүй. Ийм гой даашинстай, ийм гой юм тэ. Тэгээ чирүүлэл үснээс чирүүлэл. Тэгээ сан чиний яриа ерөөсөө амар байсангүй. Амар гоё ярьчлаа тий. Чирүүлж авах шаардлагагүй яа гэдэг. Жүжигчид ингээл хөхтөг энэ кино тоглолдог шүү дээ. За би бол кино тоглол амар бас бодоод байгаа шүү дээ. Тоглох юм бол хизээч юм хөхтөг муу ярин дээр ч тоглохгүйгээ бод нэг тийм мухар сүсэг гэх юм юу ч юм мэдгүй нэг тийм бодол байдаг шүү. Тийм байхгүй тий. Харин бүр амар сонирхолтой санагдаж байна. Яаж хийдэг юм бол энэ эффектийн тий. Тэр нөгөө ялангуяа нөгөө аимшигын кино чи эффект ихтэй. Тэгээ тэр юмнуудыг хаанаас гаргах юм бол тэр сүнс нь ингээд нөгөө ингээд ирдэг байхгүй надруу. Тэгээд ордог хэсэг. Тэгээд гисэн чи тэрэн дээр нөгөө амар хүнд мейкаптай будалттай жүжигчин маань ингээд нөгөө өөрөө явдаг юм чи юу вэ? Роллер билүү? Тий. Royal Coast биш заяа. Тэрэн дээр ингээд яг гээд автоматар явдаг уу? Тий. Автоматар явдаг. Тий. Тележик. Загас тележик биш. Ямар нэг юм заяа.
Тэгэл яг өөдөөс ингээл амар чанга орлол ирсэн. Тэгнь гэдгийг мэдчихэж байгаа хэрнээ. Амар байсан уу тий. Нулимс гараад. Яа. Тэгээд тэр чинь кино чинь ингээд нөгөө шахаа авна тий. Хид удаа явна. Тих болгонд л ингээд тэгээд байгаа чи. Тэр айгу онцлоор ирсэн. Айгу болоод тийм кино үзсэн шиг болж байгаа. Гэтэ аим шиг юм биш нэг тийм романтик те. Цэцэг байсан залуу хийж байгаа кино шатс дорд. энэ тэ айгу тийм романтик юм шиг байсан байна тий. Яг чи Яа амар гоё. Чи маань хувьд ямар ослох зүйл гэсэн. Өө тийм ингээд тарч. Төгөлдрийн маань тэгээ. Миний хувьд төгөлдрийн маань яг энэ жилээс мэдээ Үсээ зогсоосон да гэж. яг мэдээний ард орсон. За баяр хүргэе. Бизнесээ салбарыг яг гацхаас нь үзэж эхэлж байгаа. Тэр өндөрлөгт очих Хоолой гоё. гоё. Тембэр бол гоё. Ялч гоё темпертэй, виктэй юм байна. Яг ийм хоолой тембертэй хэрэг залууд энэ нэмэгтэйчүүд их татагддаг гэсэн тийм. Хоолой чухал шүү дээ. Татагдаад. Зэбо вебо. Баба. Зэбо вебо шиг балартай юм шиг шин. А ер нь хоолой молоо чухал уу тий. Тэр хоолой гоё хахад хүүхдүүд ингээд байцсан чи өөртөө хардаа яаж суусан юм чи. Би шигээ суусан. Тэр сонгож телевизийг бас орсноо. Альма шиг бас ингээд халтарч мөрсөн юм байна. Ер нь бол бас халтраатай. Ер нь өвд ийш. Ер нь өвд гадар юм байна. Яаж халтарч амжирээ бо орчод ирсэн. Халтарсан бай. их сонирхолтой одоо мотоспортоос гэх юу юу юм чинь. ингээд энерги хөнгөлөлтөд хийж л байгаа л та. Тийм телевизийн салбар өөр чинь хэр вэ? Маш сонирхолтой. Илүү их юм суулцах юутай. Чи ингээд ер нь болзоонд ингээд явдгоо. Их нэртэй. Их нэртэй. Анх одоо их нэртэйгээ яхад яг ингэж ярьдгоо. Одоо тий яг л ингэж ярьсан. Маш товч. Яг л ер нь бол амьдрал дээр. Яг чиний хоолоо дээр гараад тий гараад маш товчхон ярьдаг юм тий. Чи хаа битгүү. Ямар хаад мод юусаа хамаа авахгүй тий. Тэгэл юусаа тий үгүү тэгсэн ингэсэн тэгээд болоо. тэгээд одоо энэ төгөлдрийн яг хоолон дээрээс ярихад анхны хоолоо амраах шүү. Амраахыг ингээд би хүүхэд байхдаа ингээд сонсдог байж байхдаа бодохгүй юу. За амраах ингээ өдөржингөө ингээд хүн амт базаалт. Орой гэртээ ороод ёо гэдэг. Тэгээд манай ихнэртэй тэдэд баг хонсон ингээд 24 цаг хамт байхгүй ингээ гоё юмэраа дурамтай л ингээ зөө бас нэг жоох. Тэ хас нэг монгол шимээр гоод ингээд тэгсэн чинь яг ингээд манай амраах чинь унтахтаа унтахтлаа ингээд гэж байгаа яг угаасаа тийм болоод. Би болохоор нэг амар бац чадж байгаа орой гэртээ ороод тэгвэл ядарч штэ тий. Юу чи тэхгүй моос тий. Хоолоо суун нэстэй тийм. За би чагаа бас амар гэж гэртээ чи аа барыг явж байгаа. Охин дээр бол тэгдэж штэ. Охин дээр ноён хоох дээр бүр тэгэл хог. За чи хугарч үзүүлээ ч бас юм одоо хаяж хугарч. Гэртээ ярьж байгаа. Уу хойш бас телевиз ч байгаа бас. Ийм хоолой тийм охин за тэг гэртээ очиж байгаа тэгээд бичлэгээ тавьчихгүй тий. Тий. Тэгьё. Одоо энэ дээр яах вэ гэдэг шиг. Нөө нэг ямар хэцүү бас юу вэ гэдэг шиг. Бандар сая нөө за амраахыг яа гэдэгсэн шүү. Чи нөө идрээ болтыг тэгээд бас яцсан шүү дээ. Өглөө басан чи эхнэр нэнгээс ирсэн чи фолт бүр ингээд амар гоё юм гээл мэлт өстэй шүтээ босоорой шүтээ бохороо юм зинцгэртэй цаанаас нэг бүх юмны CD-ний зураг болгож байгаа байралтай юу. тэрсээ өөний нэттэй тий. Тэгэхэд гадаа дээр жиг хүлээ юу. Сая тэр харангад манай адан дээр очичоо тий. Өглөөс ирсэн чи тэр үсэг ороосолцсон. Хөөе үсээ тайгаа. Ийм ч амар уусдаг тий. За манай цэцэг юу? Өтэ. Яг бондгор шиг бондгор гин бондогч гэчмээр санагдаад. Бондог шиг. Хүмүүс яг хөөх харагдаж жисэн жирол дуудгийг. Хийсэн бол мэдээж ингээл байгаа штэ. Тэгээ тэр дундаас бол яна амьдрал стратеги хөтөлбөрөөр хэрэгжүүлээд яг хоёрын зорилготой адилхан байхгүй. Хүнийг зөв чигтэн чиглүүлэх, зөв байлгах те. Амьдралынхаа зорилгыг олох, өөрийгөө таних тэр бүхэнд нөгөө тусалдаг хамт амьдралын стратегийг хамт хийдэг тийм хөтөлбөр. Маш одоо хүч хөдөлмөр шингэсэн юм гоё бичлэгнүүд, видеонууд, гоё хүний санаанд оронгууд юм гоё зүйлүүдийг сэтгэж хийсэн байна. Тэгээ бид нар нөгөө хоёр талд ажиллаж байгаа. Манай хоёр бол одоо яг студидтэй. За бид нар бол нөгөө айлуудаар гадуур нөгөө
олон түмнийхээ сайхан хийсэн бичлэгүүдийн дагуу айлуудаараа сайхан явж бэлтгэл өгч явж байгаа. А манай арын албанд манай entertainment багийнхан маань яаж байгаа гэвэл дахиад өөр бас нэг булангуудыг бэлдээд график энэ төрийгээд ингээд бас ингээд гурван талд ингээд нэг юм нийлж иж та бүхэнд зогсоолж хүрч байгаа. За манай энэ ажиллаж байгаа багийнхан бол одоогоо нэг 60 гаруй хүн байх шиг байна. Нэг телевизийн одоо за ингээд урлагаар зочид мочд бүгд. Энэ олон хүмүүсийг ингэж гоё ажилуулж, хөдөлмөрлүүлж, сэтгэл зүрх гаргуулж ингэж гоё төмөр олондоо баярын 7-гийн 7 өдөр сайхан догдолж хамтдаа догдлыг гэдэг ийм сайхан нэвтрүүлгийг контентыг ингэж бас бид нар та бүхэнд хүргэж байгаа. Та бүхэн 7 өдөр бидэртэй хамт ингэж сайхан догдолж одоо энэ сайхан нэвтрүүлгээ үзээрэй. Дараа дараагийн айлуудаар бид нар өгшөө илүү сонирхолтой ажиллах болно. Дараа дараагийн дугаараар манай хоёр маань өгшөө илүү студиудээ гоё гоё өөрчлөлт та бүхэнтэй уулзах болно. Тэгээд төгөлдөр дүүдээ ерөнхийдөө ингэж сүлийн одоо баацах те. Тэр сайхан одоо наруудыг одоо харангаас үлээ тэгээд мэлөө үзэгч өмнө дээр сайхан ерөөдөө айлдаад төлөвлөөн дээр тийм үү. За ингээд TV телевизийн оглох 7 хоногийн нэвтрүүлэг энэ түрээд өнгөрч байна. Хараг сайхан өнгөрдрээ. Honey